За үчийн мэнд хүргэе ирэх юм үзэгчтэй. Тэгэхээр манай эмчийн өрөө мэрэгжлийн захирам нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Тэгэхээр өнөөдөр бид бүдүүн шулуун гэдэсний эрүүл мэнд хорт хавдраас нь урьдчилан сэргийлэх боломжуудын талаар ярина. Мэдээж энэ өвчний эрүүл мэнд энэ одоо эрхтэн системээ эрүүл сайн сайхан аж төрөхөд бид юун дээр анхаарах ёстой вэ гэдэгт манай өнөөдрийн зочин эмч маань та бүхэнд мэдээлэл зөвлөгөөг өгөхөөр хүрэлцэж ирээд байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочин бол хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэдцэлийн тасгийн их эмч төвшин байгаа. Тэгэхээр чадварлаг залуу эмч танд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр бүдүүн шулуун гэдэс гэхээр одоо хүн бүхний танд яг над бууж байгаа юу ойлголтол бууж байгаа хальтаа тийм. Бүдүүн шулуун гэдэсний яг таны сайн хэлдгээр өвчлөл гэдээ ярих юм бол энэ бол маш өргөн хүрээтэй. Маш олон хүрээний өвчнүүдийг бол авч үздэг. Тэгэхээр яг бүдүүн шулуун гэдэсний өвчлөл гэхэд бол юу гэдэг юм? Өвчлөл дундаасаа тийм ээ. Би бол яг нарийнсан юмараа л ярих зүйтэй гэж бодож байгаа. Тэгэхээр бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар гэж энэ өвчин бол дэлхийн нийтэд бас хамгийн эрүүл мэндийн том асуудал болоод байгаа өвчнүүдийн нэг мөнөөс юм. Тэгэхээр энэ өвчний талаар голдуу дэлгэрүүлж ярих тийм ээ. Мэдээлэл өгөх нь зүйтэй болов гэж бодож байна. Тэгэхээр хоёлаа мэдээж дараалал ясаар тийм ээ. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар гэж өвчний өвчлөл ер нь ямар байгаа юм бэ? Яагаад бид нар одоо бас энэ тухай ярьж эхэлж байна вэ? Тийм. Ярих хэрэгтэй болж байгаа юм. Одоо яг яагаад ярих хэрэгтэй болж байна вэ гэх мэт асуудлуудыг бол хөндлөн зүйтэй гэж бодож байна. За ер нь бол бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар бол яг дэлхийн хүрээнд авч үзэх юм бол энэ бол хамгийн элбэг тохиолддог 3 хорт хавдрын нэг. Жилд сая 400 мянга гаруй шинэ тохиолдол онцлогддог. За энэ өвчний улмаас нэг 700 мянга гаруй хүн бол нэг жилд амнаас алддаг гэсэн юм багц тоо баримт байдаг. Гэхдээ тархвар зүйн хувьд бол энэ өвчин тухайн орны социо-экономик статус буюу тийм ээ эдийн засгийн байдал, хөгжлийн байдалтай шууд хамааралтай байдаг. Тэгэхээр өндөр хөгжингүй орнуудад бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар маш илбэг тохиолддог. Ийм онцлогтой хавдар байдаг. Нөгөө талаасаа бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар бол үнэхээр эдгэрэлтийн хувь үнэхээр зөв үедний илрүүлж чадах юм бол тийм ээ урьдчилан сэргийлэх одоо магадлал боломжийн хувьд бол хамгийн бас сайн хавдруудын нэгт ууг нь тооцогддог. Ийм өвчл байна. Тэгэхээр та бүхэн одоо ингээд дэлхийн статистик глобакан руу ч юм уу ороод үзэхэд бол Монгол улс бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар нэлээд хойгор байгаа. Дэлхийд одоогийн байдлаар. Тэгэхдээ ер нь бол яг түүхт автагддаг гэдэг шиг Монгол улс хөгжихийн хэрээр за мөн дээрэс нь дундаж наслалт уртасгын хэрээр бол энэ өвчлөл бол маш хурдцтай нэмэгдэж байгаа. Энийг бол бид нар статистикийн тоо баримтаас жишээ нь харж байна. Би нэг жишээ дурдъя л та. Тэгэхээр 2004 онд Монгол улсад нийт бүртгэгдсэн бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын тоо бол 70 гаруй тохиол бүртгэжсэн байна. За яг нь ер нь бол тэр үед бүртгэлийн систем тааруу байсан байж болно тийм ээ. За мөн бүдүүн шулуун гэдэсний хавдрын тодорхой нэг хэсгүүд нь төвжрэл гэдэг оншны доор яваад эсийн шинжилгээ хийхдэггүйгээр өөр оншоор явсан ч гэдэг юм уу тиймэрхүү нөхцөл байдал үүсэн байхыг үүсэхгүй. Энэ бол тийм ээ захимжилт юм бол бас сайн байсан үе биш. Гэхдээ энэ хугацаанаас хойш бол энэ тоо маш хурдцтайгаар өссөөр 2017 онд гэхэд 240 гаруй тохиол бүртгэгдсэн байна. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол эн чинь 10 гаруй жилийн хугацаанд 3 дахин өсөж байгаа байхгүй энэ өвчлөл. Тэгэхээр энэ Монголд л ийм аимшигтай нөхцөл байдал үүсэт байна уу гэвэл энэ бол үгүй маа. Бид нар бол яг л бидний замаар алхсан өмнөх орнуудын одоо мөр дээр гიშгэж явж байгаатай адилхан. Яг 30 гаруй жилийн өмнө бол бүгд найрамдах солонгос улсад ийм тохиолдол яг ийм болж ирсэн. Бүгд найрамдах солонгос улс хөгжил тийм өндөр хөгжингүй оромж төр үед бас байгаагүй хөгжиж буй орн байсан баг. Тэгээд амьдралын хэв маяг ч гэсэн энэ хугацаанд маш их баруунжих энэ явцад бол бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын тохиолдол бол яг бидний энэ замаар маш эрчимтэй өсөөд одоо бол бүгд найрамдах солонгос улс дэлхийд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын тохиолдлоор тэргүүлдэг. Ийм зам өссөн. Тэгэхээр
биднэрт одоо ямар одоо зүйл харагдаж байна вэ гэхээр энэ нэрчээрээ нэг 10-аас 20 жил явхад бол бүдүүн шулуун гэзний хорт хавдар Монгол улсад одоо бол 5 дугаар байранд явж байгаа. Энэ тав бол магадгүй 1-2 дугаар байр руу орж ирэх магадлал туйлын өндөр болоод байгаа. Тэгэхээр монголчууд бол маш одоо нэн төрөнд бол 1-р байранд байдаг илгэний хорт хавдрын асуудлыг бол үндсэндээ одоо Монгол улсад бүрэн шийдэж штэ. Учраа олцоож байна. Дэлхийн том хорлууд дээр илгэний хавдар болон илгэний өвчлөлөөр одоо үлгэр жишээ тэмцэж байгаа улс гэж Монголыг тодорхойлдог болсон. Энэ бол зөвхөн эмч нар гэлтгүү тийм ээ. Бүх төвшөнд тийм ээ, системийн төвшөнд, нийт хуартын боловсролын төвшөнд гарсан ахицтай холбоотой. Одоо захын хүнээс асуухтал илгэний БЦ вирустэй би тэрийг эмчлүүлнэ гэж явж штэ. Тэгэхээр энэ бол энэ компанид ажил ямар мундаг явсны бас нэг илрэл мөн. Тэгэхээр хэдхэн жилийн дараа бид нар бас бүдүүн шулуун гэзний хавдрын талаар ийм аян өрнүүлээд явж явах бас магадлал аяг өндөр болоод байна. Тэгэхээр бид нар энэ өвчний талаар эртнээс тийм ээ 240 гэдэг бол багтаа ерөөсөө биш 3 сая хүнтэй Монгол улсын хувьд. Тэгэхээр энэ өвчний талаар эртнээс бид нэр мэдээлэл олж авах. За урьдчилан сэргийлэх аргуудыг тийм ээ эрт илрүүлэх аргуудыг хүн болгон мэддэг болох юм бол бүдүүн шулуун гэзний хорт хавдар. Ер нь альва хорт хавдар бол тийм айх зүйл биш. Тэгэхээр хорт хавдар өвчний талаар ярилцгаар хөгжил буураа орнуудад илүү гардаг гэдэг хавдрууд бас байдаг л да. Гэвтэл эсвэргээрээ бүдүүн шулуун гэзний хорт хавдрын тухайд болоод тэгэхээр өндөр хөгжилт баруунжсан улс орнууд гэж та яриад байна л да. Тэгэхээр энэний учир шалтгааныг та тайлбарлаа. За энэний учир шалтгаан бол нэн төрөнд бол бүдүүн шулуун гэзний ер нь бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Дундаж наслалт өндөрсөх тусмал альва нэгэн хорт хавдраар өвдөх хэрэгсэл угаасаа нэмэгддэг. Энэ бол зөвхөн хорт хавдар дээр ярьж байгаа асуудал биш шүү. Би хамгийн ойрын жишээ хэлээ л да тийм ээ. Хүний бид бол байнгын хавдрын юм уу эсвэл ямар нэгэн одоо юм бүтцийн хувьд асуудалтай, үйл ажиллагааны хувьд асуудалтай эсвүүд бол хорон мөч бүхэнд хэдэн мянгаараа үүсч идэг угаасаа. Тэгэхээр энэ эсвүүд бол дархлааныхаа жамаар, тодорхой жамаар устгагдж идэг ийм байдаг. Тэгэхээр нас сахих тусам хүний биед алдаа гарах магадлал ихсдэг л дээ. Би чинь нэг хавдартай хамаагүй жишээ хэлэхэд бол төрхийн гажигууд гэдэг тийм ээ. Төрхийн гажигууд үүсэх магадлал 35 наснаас өмнөх жирэмслэлтийг 35-аас дээш насны жирэмслэлтэй харьцуулахад бүр маш их ялгаатай байдаг. Тэгэхдээ энэ бол амьдрал дээр харагддаг. Яг гэвэл угаасаа төрөлхийн гажиг гэдэг бол айгүй бага хувьтай тохиолддог юм л да. Айгүй бага хувьтай тохиолддог. 35-аас дээш насныхан ч гэсэн айгүй бага тохиолддог учраас биднэрт өдөр тутмын энэ дээр харагддаг. Цаасан дээр тооцоо хийгээд үзэхэд айгүй байдаг байхгүй. Бид юм байна. Энэ бол миний нарийн мэрэгжил биш. Тэгэхээр энэс юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ хоёр насны ангилалд тэр хүний биед үүсэж байгаа алдаа тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол уургийн нийлэгчлэлтийн төвшөнд байт юм уу? Эсийн төвшөнд гарч байгаа алдаанууд бол нас их тусмал ихсдэг ийм жамтай. Тэгэхээр бүдүүн шулуун гэзний хорт хавдар бол 50-аас дээш наснд 90% тохиолддог хавдар. Тэгэхээр дундаж наслалт одоо 50-тай ч улсууд байгаа шүү дээ. Дайны байдалтай. Эсвэл одоо маш их халдварт өвчин, дундаж наслалт маш багатай орнуудад бол энэ хавдар угаасаа үүсэх нөхцөл нь бүрдээгүй, цаг нь бүрдээгүй байхад хүмүүс амьнасаа алдаад байгаа учраас. Тийм ээ. Энэ хавдрын өвчлөл бол бага байдаг юм тал бий. Монгол улсад чинь нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан бол монголчууд ер нь сүүлийн жилүүдэд бол дундаж наслалт бол их өндөрч байгаа. Эмэгтэйчүүдэд 75, одоо 76 болж байна. Эрэгтэйчүүдэд бол 65 болоод ирсэн. Тэгэхээр энэ тоо ингээд өсгөн хэрээр бүдүүн шулуун гэзний хавдраар өвчлөх эрсдэл бол нэмэгдээд ирж байгаа. Энэ бол нэг шалтгаан. Нас гэдэг бол ерөөсөө бүдүүн шулуун гэзний хавдар үүсгэх бие даасан эрсдэлт хүчин зүйл байдаг. Тэгэхээр бүдүүн шулуун гэзний хорт хавдар гэж өвчин бол юу гэдэг илгэний хавдар бол ойлгомжтой шүү дээ. 90% нь вирусээс үүсчихдээ тийм ээ. За ходоодны хорт хавдар гэдээ ярихад бол гарах хэсгийн хорт хавдрын бараг 70-аас 90% нь хеликобактериас үүсдэг гэж үздэг.
За орох хэсгийн хувьд бол нэлээд маргаантай олон хүчин зүйл нөлөөлдөг. А бүдүүн шулуун гидсний хорт тавдрын хувьд бол шууд үүсгэгч ийм нэг бийт юм уу тийм ээ нэг механизм байдаг. Энэ бол маш олон хүчин зүйлийн шалтгаантай удамшлын суурьтай ийм олон хүчин зүйл хоорондоо хавсарж иж үүсдэг өвчлөлт. Тэгэхээр эдгээр бие даасан нэг том зүйл бол мэдээж 50-аас нас ахын тийм. За мөн үүн дээр нэмэгдээд бас удамшлын бэлэн байдал гэж ярьдаг. Гэр бүлд нь бүдүүн шулуун гидсний хорт тавдраар тусч исэн хүн байвал тийм ээ. Энэ өвчнөр өвдөх эрсдэл нэмэгддэг. За мөн гидсний үрвсэлт өвчнүүд тийм ээ. Кроны өвчнөд байт юм уу? Бас ховор тохиолддог ч гэсэн ийм гидсний шархлаат өвчнүүдийн үед бол өвчнүүдийн дараа хорт тавдар үүсэх эрсдэл бол жирийн хүмүүстэй харьцуулахад хэд дахин өндөр байдаг. За тэгээд амьдралын одоо за мөн цөөн тооны бол бас бүдүүн шулуун гидсний хорт тавдрыг үүсгэх юм удамшлын өвчнүүд бол бас байдаг. Тэгэхээр бидний нөлөөлж чадахгүй маш олон хүчин зүйлүүд байна шүү дээ энэ дотор. За нөлөөлж чадах хүчин зүйлүүд гэх юм бол бидний амьдралын хэв маяг тийм ээ. Жишээ нь тамхиталт бол бүдүүн шулуун гидсний хорт тавдрыг үүсгэх эрсдлийг бол өндөрсгдөг гэдгээр маш алдартай юм хүчин зүйл. Архины хэрэглээ байдаг. Тийм ээ. За одоо нөгөө бүхэл юм дээр ярьж штэ амьдралын идэвхгүй байдал тийм ээ. Суугаа амьдралын хэв маяг дасгал хөдөлгөөн хийхгүй байх. За тархалт бол мөн бас нэг эрсдэлт хүчин зүйл гэж үздэг. Мөн дээрэс нь яг ном зохиол юм дээр тийм ээ текстбукүүд дээр юу ч хэлсэн байдаг байх юм бол энэ одоо улаан мах гэж хэлдэг л дээ тийм ээ. Энэ дотроо бол энэ бол юу гэсэн үг вэ гэхээр хөр хоньны мах л гэсэн үг. Ийм махны хэрэглээ. За мөн дээрэс нь бол өөх тос тийм ээ. Өөх тос ихтэй эслэг багтай хүнс хэрэглэснээр энэ хавдрын өвдөх эрсдэл өндөр байна уу гэсэн юм судалгаа нотлохонууд бол байдаг. Тэгэхээр ингээд ярихад бол юу гэдэг дэлхийн ихэнх орнуудын жишээн дээр бол энэ үнэн байдаг. Жишээ нь саяны ярьсан солонгосын жишээ байна шүү дээ тийм ээ. Солонгосчуудын хооллолтоо сүүлийн 30 жил маш ихээр өөрчлөгдсөн. Маш баруунчсан тийм ээ. Тэгэхээр үүнтэй холбож бол тайлбарладаг. Тэгэхээр баруунчсан хооллолт гэж ярьж байна тийм ээ. Одоо юу гэдэг фаст фуд түргэн хоол энэ зүрийн хэрэгэлцэг. За тэгэл одоо энэ хям, даршилсан, нөөшилсөн, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд эдгээр бол хорт тавдрын үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг нь шинжилгаанаар батлагдсан. Одоо махыг тэгж боловсруулах явцад үүсдэг завсрын нэгдлүүд бол бүдүүн гидсний хавдар үүсэх магадлалыг өндөрсгдөг гэдэг нь бол батлагдсан асуудал. Гэхдээ энэ дээр зүгээр ийм жишээ гарч иж байгаа юм л да. Үнэхээр тийм байсан юм бол одоо өнөөдөр энэ маргаантай асуудал их маргаантай асуудал бол мэдээж хэрэг их бий. Үүний чинь зөвхөн ялангуяа Монголын жишээ дээр. Сая одоо энэ бид хоёр одоо хийж байгаа ярилцлагын доор пострийн доор нэг хүн батсан байна л да. Тийм ээ бид нар одоо тийм ээ хэдэн мянган жил ийм хоолой хэрэглэсээр ирсэн. Гэтэл өнөөдөр та нар хориод ирлээ. Би бол тэр хүний ярьж байхдаа хэсэгчлэн санал хэлж байна. Тэгэхээр яг энэ байдлыг жишээ нь би одоо хэдхэн сарын өмнө Тайваны их сургууль дээр яг бүдүүн шулуун гидсний хорт тавдраар сурж байгаад ирлээ л дээ. Тэгээд Тайваны эмч нартай бол энэ талаар ярилцсан. Энэ бол үнэн монголчууд угаасаа л монголчуудын үндсэн хоол нь мах шүү дээ тийм ээ. Гэтэл энэ махаа эзээр байтал энэ өвчин бараг байхгүй маш бага байсан мөртлөө сүүлийн нэг гараад их жилдээс маш өндөрч байгаа шүү дээ. Тэгэхээр яг Монголын жишээн дээр ямар байж болох вэ гэдэг ингээд одоо дэлхийд алдартай эрдэмтнүүдтэй бас бид нар санал бодлоо солилцсон шүү дээ. Тэгээд яхад бол яг статистик юмыг харахад бол ийм нотлохонууд бол гарч ирдэг. Гэхдээ магадгүй хавдар дээр тийм ээ. Мөн одоо тухайн үндэстэн юм уу тухайн оршин сууж байгаа хүмүүсийн хувьд тэр хүчин зүйлийн эсрэг үүссэн янз бүрийн мутац хамгаалах тогтолцоо бас байхыг үүсэхгүй байдаг л дээ. Тэгэхээр бол энэ асуудлыг бол та нар бас нарийн төвшөнд бол судлах хэрэгтэй юм аа л гэсэн хариу бидэрт хэлдэг. Тэгэхээр яг энэ дашрамд би бол юу гэж хэлэх гэж юм нэхэр номон дээр бол ингэж бичсэн юм байдаг. Улаан махны хэрэглээ ихснээр бүдүүн шулуун гидсний хорт тавдар ихсэж байна гэсэн ийм тоо бол номон дээр байдаг. Энэ бол статистикаар маш олон орнуудад бол нотлогдсон.
Гэтэ Монголын хөрсөн дээр бол энэ жишээ бол батлагдахгүй байгаа. Тэгэхээр энэ талаар бол мэдээж судалгаа хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол энэ талаар болио гэж хэлэх бол үндэслэл миний бодлоор бол бас байхгүй. Магадгүй манай мах гайхамшигтэй гэж ярьдаг шүү дээ. Тийм мэдгүй л дээ. Гэхдээ хүний хоолтыг бол юу гэдэг нарлаг Майамигийн тийм ээ. Майамид амьдарч байгаа хүний хоолтыг Монгол амьдарч байгаа хүний хоолттой харьцуулахад бол хэцүү шүү дээ. Тийм ээ. Аль ч газар ер нь яг үнийг хэлэхэд дэлхийн энд тэнд очиход өөрсдийнхөө газрын хоолыг муу гэж хэлдэг шүү дээ. Хотоодны хавдар бүдүүн гидсний хавдраа дэлхийд тэргүүлээд байгаа мөртлөө солонгосууд бол кимчи муу биш л гэж ярьдаг юм шиг үнэждэг. Тэгэхээр энэ тал дээр бас биднэрт өөрсдөө судлах юм бол бас их байна уу гэж боддог. За улаан мах бас эргэлзээтэй тийм. За дараагийн дугаарт нь. За хүнсний тухайд хооллолтын тухай ярьж байл та. Тэгэхээр хоолтын талаар үзэл баримтлалууд бол сүүлийн хэдэн жилүүдэд их тийм маргаантай болж ирж байгаа. Тэгэхээр монголчууд одоо эмчийн тийм ээ зөвлөгөөнд бол дандаа гомдолдог нэг зүйл байдаг. Яг сая хэлсэн тийм ээ. Бид нэр өөхтэй махаа эзэл ирсэн. Тэгээд энэ биднийг олон жил өвчлүүлээгүй байтал яагаад сүүлийн жилүүдэд ийм их өвчлөл нэмэгдээд байгаа юм бэ гэдэг юм ярьдаг. Тэгэхээр энэнийг бид нэр түүхэн ус батан бас мэдүүл би хүмүүст илүү ойлгомжтой болов гэж зүгээр бодсон юм. Тэгэхээр энэ бүх өөх тос тэр дунтай холестеролыг хойрдог тийм ээ. Энэ бүх нотлохоонууд хаанаас анх эхэлдэг гэхээр 1972 онд Скандинавын орнуудыг гэсэн North Karelian project гэж төслөд. Энэ бол дэлхийн нийгмийн эрүүл мэндийн түвшинд гарсан хамгийн ахицтай том судалгаануудын нэг гэж тооцогддог. Хамгийн үлгэр жишээ. Гэхдээ ерөнхийдөө бол дэлхий дээр нас оролтын хамгийн тэргүүлэх шалтгаан бол хорт тавдар ч юм уу биш. Ерөнхийдөө бол энэ бол зүрх судасны өвчлөлт гэсэн. Тэгэхээр артерийн даалт ихсэлт тийм ээ. За мөн одоо зүрхний ишими инфарктын өвчнүүдээс сэргийлэхийн тулд тийм ээ. Нийт ард түмний дунд өөх тосны хэрэглээг хязгаарласан. За бүрэн хоол мэлк гэж ярьдаг шүү дээ. Одоо тослог өндөртэй сүүн бүтээгдэхүүнийг тийм ээ хэрэглэх энэ асуудал бол маш багассан. За тамхитлтыг маш ихээр багасгасан. Ингээд энэ бүхний дүнд бол маш мундаг үр дүн гарсан байхгүй. Нас уралтыг маш сайн бууруулж чадсан. Тэгэхээр энэ том 25 жилийн хугацаанд хийгдсэн судалгааны дүнд үндэслэж энэ бүх зөвлөмжүүд гарсан юм аа. Зөвлөмжүүд гарсан. Тэгэхээр энэ бол зүрх судасны өвчлөлөөс багасгадаг ийм тал бол бас энэ бол үнэн. Гэхдээ бас сүүлийн ер нь бол 94 оноос хойш гэж ярьж болно. Одоо бидний энэ их өвчлөлт хүргээд байгаа юм маань бас өөх тос биш үж магадгүй маа гэдэг тамгууд бол ихэр гарч ирсэн. Тэгэхээр зөв болтын ойд ярьж штэ. Тэгэхээр энэ тамгийг бол анх бага насны эпилепси буюу таталтай өвчтнүүдээр хийсэн зөвхөн өөх тос голдуу, уур голдуу кетогеник гэж юм л да. Хооллолт гэсэн ийм хооллолтыг туршиж үзэхэд бол маш сайн үр дүнтэй байсан ийм түүхтэй. Тэгэхээр энэ хооллолт өөрөөр хэлбэл өөх тос их иддэг хооллолтыг анагаах ухаанд 90-ад оноос ахин ашиглаж эхэлсэн байна. Ахин гэж хэлж байгаагийн үндсэл нь юу гэхээр 1920-ад онд угаасаа ийм хооллолтыг аюул хэрэгжилж хагаад ямар нэгэн шалтгаанаар болсон. Тэгээд 90-ад оноос хойш бол энэ өөх 90-ад оны дундаас эхлээд өөх тос ихтэй хоолыг хэрэглэх энэ бол мэдрэлийн тогтолцооны болон тийм ээ ер нь бодисын солилцооны за тэгээд илүүдэлжин хасах тийм ээ энэ олон салбаруудад бол бас энэ өөх тос ихтэй хүнсийг хэрэгэлдэг ийм трендүүд бол гарсан. Ийм хоолыг зөвлөдөг бас эмчнэр бол маш их олон болсон. Тэгэхээр өөх тос одоо тэгээд ихлээр өөх тос нь сайн өөх тос муу өөх тос гэдэг асуудлууд бас яригадаад л эхэлж байгаа. Тэгэхээр бид нар бол яг энэ уламжлалт анагаах ухааны энэ ойлголтууд бол бас өөрчлөгдөх хандлагатай болж ирж байгаа. Тэгэхээр юу буруу вэ гэдгийг бид нэр хайх
өстой болж штэ. Өөх тос муу юм уу биш үү? Ер нь энэ бүх өвчлөлийн буруутан өөх тос мөн үү биш үү гэдгийг бид нар ч гэлтүү дэлхийд дахин сөхөж харж байгаа. Тэгтэл хүний ч одоо идэж ууж байгаа юм үндсэндээ макро бол 3 юм ангилж штэ. Уураг, өөх тос, нүүрс ус. Тийм. За нүүрс ус нь бол дотроо түргэн шимэгдэг нүүрс ус болон удаан шимэгддэг эслэгтэй нүүрс ус гэж хоёр ангилж үзэж болох юм. Гэтэл саяны миний нөгөө бүдүүн шулуун гэц рүүгээ эргээд орё л та. Тэгэхээр энэ дээр тархалт гэж юм жишээ нь. Тийм ээ. Тархалт бол хүн ойлгож болно. Тарган хүмүүс бол зүрхний өвчлөлөөр өвдөх магадлал өндөр байж болно. Энэ бол логикийн хувьд ойлгомжтой байхгүй. Гэтэл тархалт яагаад хавдартай ингэж холбоотой болоод ирвэ гэдэг асуудал их төвөгтэй асуудал болж байна. Тэгэхээр энэний зохих механизмуудыг одоо ингээд судлаад үзэхэд одоо 2 жилийн өмнө гарсан судалгаагаар бол тархалт 13 төрлийн орт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байна гэж байна. 13 төрлийн орт хавдар. Тэгэхээр тархалт бол гамшиг байхгүй юу? Тархалт гэдэг бол буйны юм уу, тийм ээ? Гоо сайхны юм уу? Юу гэдэг? Эсвэл одоо бяр тэнхээний үзүүлэлт бол ерөөсөө биш. Энэ бол хүн эрүүл биш байгаагийн илэрхийлэл. Гэхдээ мэдээж тарган байна гэдэг бол олон шалтгаантай байж болно. Тухайн хүний одоо өөр өвчлөлтэй холбоотой таргалт байж болно шүү дээ. Гэтэл ихэнх тохиолдолд бол бас амьдралын буруу хэм маягтай холбоотой таргалт байдаг. Таргалт хавдар үүсгээд байна гэдэг бол ноцтой болж тийм ээ. Тэгэхээр би энэ дашрамд хэлэхэд бол энэ таргалтын талаар бас жоохон оруулаад ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр яагаад гэвэл бидний ажиглалтаар бол Монгол улсад таргалт гэж зүйл бол одоо замаалтж шүү дээ. Замаалтж. Тэгэхээр таргалтыг үүсгдэг ерөөсөө гол зүйл бол өөх тос биш юм уу? Өөх тос биш хүн бол өөх тосноос болж таргалдаг шүү дээ. Энэ бол буруу ойлголт. Бид нар яг үүндээ бол нүүрс уснаас болж таргалж байгаа. Нүүрс уснаас бол таргалж байгаа. Тэгэхээр энэ нүүрс ус гэж юмны судалгааг бид нэр бас түүхийн хувьд одоо нэг жоохон түүхийн бэкграунд яриа л та тийм ээ. Тэр байтугай нүүрс усыг ус хавдар хоёрын хооронд өөрөөр хэлэх юм бол би яг энэ дашрамд хэлэхэд бол энийг зөв ойлгоорой. Гэхдээ сахар болон хавдар хоёр бол шууд бус ахын төс байхгүй. Шууд бус байдлаар энэ хоёр бол маш нэгт холбоотой. Холбоотой. Тэгвэл бол энийг буруугаар ойлгож болохгүй. Би сахар эдснээр хавдар болно гэж хэлээгүй шүү. Гэж хэлээгүй. Гэхдээ жишээ нь бид нар одоо Монгол улсад байхгүй гадагшаа явдаг нэг шинжилгээнүүд идэг штэ. Цөөхөн шинжилгээ би ихэнх нь бол одоо Монгол улсад байгаа. Тэр үүний нэг нь бол PET-CT гэдэг шинжилгээ. Хүмүүс арга ядаал тийм ээ. Бүх одоо мөнгө бариад солонгос руу PET хийлгэнэл явдаг. Тэгэхээр энэ шинжилгээ нь яг үндэ ямар үндэслэлтэй байд юм бэ гэхээр тэр хүний биед нүүрс усыг цөмийн атомтой холбочдөг байхгүй. Нүүрс усыг, глюкозыг 5% глюкозыг нүүрс атомтой холбоод суцаар тарьцдаг. Тэгэхээр тэр хүний биед хавдар байгаа газруудад тэр нүүрс ус нь очиж шингэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл хавдрын эсийн үндсэнд хижээгдэг зүйл нь глюкоз байхгүй юу? Нийт хавдрын эсүүдийн 80-90% нь сахараар хижээгддэг. Тэгэхээр энэ үндэслэл бол тэртээ 1920-ад онд анх нэгдсэн. Тэгэхээр Германы эрдэмтэн Warburg гэж одоо дэлхийн хавдрын түүхэнд бас хамгийн агуу эрдэмтдээ нэг 1931 онд энэ нээлтээрээ энэ хүн Нобелийн шагнал авсан юм. Мань хүний нээсэн юм юу гэхээр одоо жоохон биологийн хичээлдээ сайн байсан хүмүүс бол санана. Эсийн митохондри гэдэг нэг юм эрхтэн байдаг. Тэр нь бол одоо хөөрхөн хүүхдийн юм зураг мөргөн дээр үзүүлдэг штэ. Нэг цахилгаан станц нь митохондри юм аа гэж яатсан. Өөрөөр хэлэх юм бол тэр эсийн энергийг хангадаг эрхтэн митохондри байхгүй. Митохондри гэж эрхтэн байдаг. Гэтэл эс доторх нэг жижигхэн эрхтэнцэр байхгүй. Тэр нь бол хүчил төрөгчийн хэрэгцээтэйгээр хүний эсийн энергийг хангаж байдаг байхгүй. Гэтэл тэр Warburg гэж хүн юу олж тогтоосон гэхээр хавдрын эсүүдэд бол тэр митохондрийн ажиллагаа байхгүй болоод гаднаас жирийн хүчил төрөгч орчинд байсан ч гэсэн хавдрын эс митохондри ажиллуулахгүйгээр шууд нүүрс усыг глюкозыг аваад өөртөө шингээж авч идээл үржээд байдаг байхгүй. Ямар ч замбрааг үрждэг.
Тэгэхээр энэ үзэгдлийг бол хавдарт Warburg-ийн эффект гэж нэрлэдэг. Warburg гэж хүн өөрөө бол өөрийн таамаглал нь юу гэж бодож ирсэн гэхээр эс ийм бодисын солилцооны өөрчлөлтөнд орсны үндсэн дээр өөрөөр хэлэх юм бол эс өөр замаар зөвхөн сахараар тэжээгдсээр байгаа энэ нөхцөл байдалд орсны үндсэн дээр хавдрис болд юм байна гэж таамагласан. Гэтэл энэ бол яг нөгөө өндөг тахианы үлгэр байхгүй. Гэтэл нөгөө хүмүүс нь гү хавдрын эс маань эс хавдрын эс болчоод ийм болчдөг байхгүй юу гэж тайлбарладаг. Тэр энэ талаар ямар ч тийм олон судалгаа хийгдсэн ч энэ шийдлийг ерөөсөй олж гаргаж чадаагүй. Ямар ч л байсан бол ихэнх хавдрын эс бол өөх тосоор биш, уургаар биш, глюкозоор, сахараар цэвэр тижил авдаг. Тэр нэг зүгээр инженеэр ярих юм бол нөгөө төмөр гал асч итэл тэрэн дээр үндсэндээ жоохон тос хийж өгөөл уламл дүрлзүүлээд байна гэдээ ерөнхийдөө ойлгочиход бас өрөөсгөл болчихоо ерөнхийдөө тийг ойлгочиход зөв. Ерөнхийдөө шууд бус байдлаар ойлгоход бол сахарын одоо энэ хэрэглээ тийм ээ. Сахар гэдэг бол бидний зөвхөн одоо энэ ундаа мундаг бас яриад байгаа юм биш шүү. Эдгээр бол одоо хүний цуснд сахарыг огцом нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд. Энэ дотор чинь төмс биш үү? Тийм? Төмс үеж болно. Юу гэдэг нь цагаан гурилан бүтээгдэхүүнүүд тийм ээ. Маргаажин юу гэдэг эсвэл одоо маш их цагаан будаа. Ийм юмнууд бол бүгд л яг ижилхэн үйл үзүүлдэг. Энэ бол бүгд түргэн шилмэгдэг нүүрс усууд. Тэгэхээр би ийм юмнуудыг эзнээр хавдар болно гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ ийм юмнуудыг хамаа замбраагүй хэрэглэсний түнд хүн бодисын солилцооны өөрчлөлтөнд ороод энэ юмнуудыг хэрэглэсний дүнд хүний бид үүсэж байгаа тэр хариу урвал бол хавдрыг тэжээдэг байх магадлалтай юм а гэсэн нотлохоонууд бол одоо гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол таргалалт за энэ буруу хооллолт тийм ээ. Улмаар хавдар гурвыг бол холбож байгаа одоогийн одоо нотлохоо бол юм байна. Нотлохоо бол юм байна. Тэгэхээр би нэг сонирхолтой ч яг өөрт тохиолдсон юм хэлээ л да. 2011 онд тэр үед одоо би оюутан байсан, ангийнхаа оюутан байсан, арай төгсөөг байсан. Тэгээд манай сургуулийнхан Bozeman гэж Монтана мужид Америк нэгдсэн улсад байдаг тийм мужийн эмнэлгийн эмч нартай хамт монголоор үзлэг хийж явдаг. Ийм төсөл байсан. Би тэр төсөлд бол орчуулагчаар ажилласан. Дараа нь бас Америк нэгдсэн улсад дадлах хийсэн юм аа. Тэгэхээр энэ явцад бид нэр Хөвсгөл аймгийн Ирэмчил өмгөд сумаар явсан. Тэгэхээр бүх эрүүл байх нөхцөл тэнд байгаа юм. Байгаа шүү дээ. Маш сайхан цэвэр агаартай. Хүмүүс хамгийн органик хүнсийг авч хэрэглэж байна. Үгүй тийм шүү дээ тийм. Тэнд бол хөрсний бохирдол байхгүй ч гэдэг юм уу? Агаар нь тунгалаг байна. Агаар нь тунгалаг одоо хамгийн сайхан нөхцөл. Гэхдээ үзлэг хийгээд үзэхэд бол 40-с дээш насны хүмүүс бол ихэнх нь янз бүрийн сэргийлж болох өвчлөлөөр өвдсөн байсан. Өвдчихсэн тийм. Бүх хүний даралт ихсдэг шүү тийм үү? За тэгээд бүх маш олон хүмүүс тархалттай. За үүнтэй холбоотой магадгүй одоо чихрийн шижинтэй байх магадлал өндөртэй хүмүүс маш их байсан. Тэгээд Америк эмчнэр бол энэ байдлыг хараад за хүмүүсийн амьдралын хэм маяг бас харьцангуй идэвхтэй шүү дээ. Харьцангуй идэвхтэй. Бид нар хотын бид нар шиг суугаа биш. Өдөөний амьдрал бол миний ойлгож байгаагаар бол маш завгүй. Тийм ээ? Ирчүүд нь түлээ модондоо явдаг, усандаа явдаг маш бас харьцангуй идэвхтэй. Ийм байхад яагаад энэ их ийм өвчлөл байна вэ гэж бид нар хоорондоо ярилцчихсан л да. Тэгэхээр нутгийн хүмүүс ч гэсэн тэгжсэн. Бид нар ийм сайхан байхад яагаад ийм өвчлөл их байна вэ гэж Америк эмчнээс асууж байсан. Тэгээ бид нар санамсаргүй явж байгаад нэг хүнсний мохлогт ордог байхгүй. За. Хүнсний мохлогт ороод харсан чинь тэр жижигхэн мохлогийн тал нь ерөөсөө цэвэр чихрийн одоо ийм ерөөсөө тэр дэлгүүрийн тал нь чихэр байсан. Орсоос ирсэн 99 шидийн хажуугаар нь компот, ундаа за магадгүй одоо юу гэдэг дандаа л чихэртэй чипс ийм юм байсан. Тэр дэлгүүрт ороод Америк эмчнэрээс гэр энэ байна. Энэ өвчлөлийн чинь шалтгаан ерөөсөө энэ дэлгүүр байна шүү дээ. Та нар хараа л та тийм ээ. Энэ бол гамшиг байхгүй юу гэж бид нарт хэлж ирсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн сонголтын асуудал байхгүй. Бид нар үнэхээр тэр маш олон хүмүүс ярьдаг л да. Бид нар тэр уламжлалт хоол хүнсээ энэ олон мянган жил хэрэглэсээр ирэхэд ингээгүй гэж одоо яагаад ийм асуудал үүсэж байна вэ гэж ярьдаг тийм. Тэгтэл уламжлалт хоол хүнс гэхэд бид нар бодох юм бол Монголын уламжлалт хоол хүнсэнд чихэртэй харуулж юм уу?
тийм ээ. За ер нь бол уламж тоол үс бол мах сүүл гэсэн мөн шүү дээ. Үндсэндээ. За яг гоо гурил баг шиг сүүлд хар гурил юм орж ирсэн баг те. За модон юу төмс хүмүүс бол сүүлд юм байл шүү дээ. Ер нь энэ 60-70 оны үед манай өвөө эмийг жоохон байхад бол төмс хүмүүс чинь ингээд айлуудад тараагаад өгчдөг. Тэгээд ийм газраас ургадаг юм идэхгүй гэж бүгдийг нь барьж аваад гахамхаа мал олчдөг гэсэн байгаа байхгүй. Тийм юм одоо настай хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо бидний бодоод байгаа энэ хоолд бол аюул сүлд орж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр тийм юм аа зүгээр уламжлалыг ботцсон. Ховор уучраас хүүхдүүдэд чихэр өгдөг юм юу гарсан. Гэтэл яг үндэ тэр дээр юу хүмүүс ярихад бол цагаан сараар тэгж чихэр өгөөд исэн юм байхгүй, хүүхдүүдэд жижиг ааруул юм уу тийм ээ юм уу л гаргадаг байсан гэж ярьж байна. Тэгэхээр энэ бидний бараг уламжлалч ах уу гэдээ бодоод байгаа юмнууд бол хэдхэн жил өмнөөс эхэлсэн байх талтай. Тэгэхээр бид нэр бурууга тийм ээ тэр өвчлөлийн буруу юм хумыг бол зөвхөн хавдар гэв л дээ. Энэ тархалт, энэ чихрийн шижин, энэ бусад одоо энэ маш олон өвчлөлийн шалтгааныг бол бид нар өөрсдийн зүгээр амьдралын хэм маягтай холбож үзэх маш их шаардлагатай болоод байгаа. Энийг ойлгох хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр хооллолтын ойлоо тухай ярьчлаа. Тэгэхээр дараагийн ойлогийн ярих хэвээр зүйл нь бүдүүн шулуун гэдсний хорт хавдар гэхээр бүдүүн шулуун гэдсний нөгөө бусад өвчнүүд маань хүндрэхээрээ хорт хавдар болцоод байна уу да гэдэг ойлголт манай хүмүүст байгаа хгүй иргэдэд одоо жишээ нөгөө шамбрамч гэдэг юм уу өөр одоо нөгөө өтгөн хатдаг одоо тийм хүмүүс ч гэдэг юм уу энэ одоо явандаа явж байгаад хорт хавдар болчдөг юм биш байгаа да гэсэн айдас бас байгаад тах шиг байна л да. Тэгэхээр энэ ойлголтууд бол харьцангуй юу гэмдэ буруу ойлголтууд гэж ойлгож байна. Мэдээж бүдүүн шулуун гэдсний өвчлөлийн дийлэнх нь л таны саяны хэлдэг өвчлөлүүд байдаг. Шамбрам тийм ээ. Одоо парапроктит гэж ярьдаг. Огшног орчмын зүрийн абсцессүүд байж болно. Өтгөн хаталт. Энэ бол бүдүүн шулуун гэдсний өвчлөлийн дийлэнх нь байдаг. Гэхдээ бид нар бол яг саяны дурддаг гурван өвчин бол хорт хавдрын шалтгаан өмнөөс ерөөсөө биш. Тэгэхээр бүдүүн шулуун гэдсний хорт хавдрынхаа одоо энэ бол бие даасан өвчин. Гэхдээ бүдүүн шулуун гэдсний хорт хавдар үүсэх механизм нь урдл өвчнөөс эхэлж үүсдэг байхгүй. Шууд хорт хавдар болчих магадлал аюул багтаа. Бараг 70-гаруй% нь бол эхэндээ жижигхэн юм ургацэг байдлаас эхэлдэг шүү дээ. Бүдүүн шулуун гэсэн хорт хавдар. Тэгээ тэр ургацэг бол 10-аас 25 жилийн хугацаанд багаар хувиралд орсоор хорт хавдар болдог байхгүй. 10-аас 25 жил маш урт хугацаа. Маш урт хугацаа. Энэ бол тэр ургацэг байхад нь тийм ээ. Энийг хавдрын урдл өвчин байхад нь бид нар ошлоод авчих юм бол тэр өвчнөөс сэргийлчих жоохгүй. Тэгэхээр тэхийн тул тэр урдл өвчин байгаа эсхийг мэддэг юм чинь ерөөсөө дургийн шинжилгээ байхгүй. Тэгэхээр миний энэ ярины өмнө хэлсэн зүйл бол юу гэхээр энэ бол урьдчилан сэргийлэх маш боломжтой. Эрт үдэн онцлоод авах юм бол эдгийч маш боломжтой. Тэр өөрөөр хэлэх юм бол тэр ургацгаас үүдээд одоо нөгөө хавдар маань бий болох нь шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүсийн айгаад байгаа юу бас биш болж таарж шүү дээ. Тэгээ нөгөө шамбрам интерес болвол бүдүүн шулуун гэдсэн хорт хавдар үүсэхгүй. Гэхдээ хүмүүс яагаад тийм сэтгэл төрдөг юм би тайлбарж өгье л дөө. Жишээ нь бүдүүн шулуун гэдсний хорт хавдар бол эрт үедээ ямар шинж тэмдэггүй. Томроод хожуу шатанд ороод эхлэхээр байрлалаас хамаараа шинж тэмдэг өөр болдог. Жишээ нь баруун талдаа байралтай бүдүүн гэдсний хавдруудын тохиолдолд бол хөндөр рүүгээ багаар цус алддаг учраас магадгүй доошоо жоохон хар багаад ундаг. Шалтгаан тодорхойгоор цус багддаг, ядарч сүлддэг. Энэ талын шинж тэмдгүүд илэрдэг. Гэтэл зүүн талдаа байгаа хорт хавдруудын хувьд бол хүндрэх гээд нэг дутуу хүндрээд байгаа юм шиг сэтгэл төрдөг. Баас хатаад байгаа юм шиг. Тэгээд одоо дүлж хүндрэнгүүт маш нарийнхан баас гардаг ч үт юм уу. Эсвэл одоо нарийнхан биш бүр юм үлдээд байгаа юм шиг санагдаад байгаа мөртлөө шингэнээр багаад байна. Өөрөөр хэлбэл өтгөн гаралтын байдал өөрчлөгддөг. За тэгээ улмаар доошоогоо цус гардаг. Энэ бол хожуу шатанд илэр. Тийм, ер нь бол хожуу шатандаа л илэрнэ гэсэн. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд аюул олон юмтай хандварагддаг.
Жишээ нь одоо ингээд хад өтгөх хатаад байна уу да гэдэг юмтай андуурагдчих болно. Жишээ нь доошо цус гараад байдаг. Гэтэл давхар шамбрамтай байж байгаа байхгүй. Хоол боловсруулах доод замын цус алдалтын хамгийн том шалтгаан бол шамбрам шүү дээ. Шамбрамын зангилаанаас доошоо цус алдаад байдаг. Тэгэл би шамбрамтай шамбармаас алдаад байгаа маа л гэж хүн бодоод яваад байдаг. Гэтэл яг ясам дээр шамбармаас залж идэг тэрний цаана байгаа хорт тавдраас алдаад байгаа магадлал байдаг. Тэгэхээр нөгөө дурангийн шинжилгээгээ хэдэн наснаас эхлээд дурандуулаад нэг үдчих яах хэрэгтэй вэ? Тэгэхээр энэ зөвлөмжийн хувьд юм байдаг л та. Бүдүүн шулуун гэсний хорт тавдрыг эрт үед нь илрүүлэх зөвлөмж бол тохиоллын мэдээж хэрэг 90% нь 50-с дээш наснд тохиолдож байгаа учраас 50-с дээш насны хүмүүсэнд бол хүмүүст нэг бол өтгөн далд цус үзэх шинжилгээ гэж байдаг. Өөрөөр хэлбэл ил харагдаагүй ч гэсэн далд цусыг шинжилээд өтгөн далд цус илэрсэн байгаа тохиолдолд тэр хүмүүсийг бүдүүн шулуун гэсэн дуранддаг. Аль эсвэл үнэхээр санаа зовсон юм байгаа тохиолдолд шууд дурандуулж болно бүдүүн шулуун гэсэн. Тэгэхээр бүдүүн шулуун гэсэн дурандах шинжилгээг бол нэг хийцэн байхад 5-аас 10 жилийн дараа давтах боломжтой. Энэ хугацаанд аюул багтаа гэж үздэг. Ийм зөвлөмж байдаг. Тэгэхээр 50 гарсан хүн болгон бол тийм ээ жил болгон гэхгүй ч гэсэн сайн дураараа очоод бүдүүн шулуун гэсэн бол заавал дурандуулж авах хэрэгтэй. Мэдээж хэрэг тодорхой 10 орчим хувьд нь бол энэ 50 наснаас өмнө тохиолдох магадaltaй. Тэгэхээр миний төрөний хэлсэн шинж тэмдгүүд тийм ээ. Эдгээр шинж тэмдгүүд илрээд байгаа 50-с доош насны хүмүүс ч гэсэн үзүүлээд юмыг яаж мэдгүй бүдүүн шулуун гэсэн дургийн шинжилгээнд хамрагдахад бол илүүдэг. Бид нэр орлоо гэхэд бүдүүн шулуун гэсний дургийн шинжилгээнд орлоо гэж бодоход хавдар байхгүй л ч гэсэн бас урьдл өвчнөд барьж аваад ургацэг маань үсэд эхэлж ивэл тэрийг аваад энэ өвчнөөс эргэлж бол. Гэтэл манайх ч одоо 240 одоо 2007 онд 240 бүдүүн шулуун гэсний тохиолдол шинээр илэрсэн ийм статистик байж штэ. Тэгэхээр эднэрийн 95% нь хожуу шатандаа буюу эмчилгээ авах нь бол авах хувь нь маш жоохон болцсон энэ тохиолдолд идэрч ийн гэж юм л та. Тийм ер нь бол 80 85% нь бол дандаа хожуу шатандаа илэрдэг. Ирж байгаа өвчнүүдийн дийлэнх нь бол бүр төвжрэл өгсөн нэрдэг. Төвжрэл гэж ярьж штэ тийм ээ. Тэр өөрөөр хэлбэл хавдар маань ургасаар байгаа тэр хөндийг бүр дүүргээд цаашаа өтгөн явах ямар ч боломжгүй болсон. Ийм үе шатандаа л ажиллагдаж юу хэрэг. За аль эсвэл ямар үедээ ирж ийм гэхээр бүдүүн шулуун гэсний хавдар чинь элэг болон уушгин төсрөл өгөх магадлалтай. Тэгэхээр монголчууд элгийн элэг үзүүлдэг. Элгийн үзүүлэлт явж исэн чинь элгэн дээр нь хавдар илэрчдэг. За энэ юу хавдар руу элгэний анхдагч хавдар руу хоёр дахь хавдар руу гээд нарийн шинжилгээ хийгээд үзэхэд энэ нь бол элгэний хавдар анхдагчаар биш болж таардаг. Тэгээ шалтгааныг хахад бүдүүн гэсэн дээрс гарч ирэх жишээний. Тэгэхээр Монголд бол бүдүүн шулуун гэсний хавдар ихэнх тохиолдолд иймэрхүү байдлаар л онцлогдож байна. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөөд бид нар тийм ээ хүн болгон энэ ер нь хоол боловсруулах замын хорт хавдрыг эрт илрүүлэг рүү илрүүлэхийн мэдээлэлтэй бол гол нь хүмүүс мэдээлэлтэй болох юм бол энэ чинь сэргийлнэ шүү дээ. Мэдээлэлтэй болж чадах юм бол бид нар бол бүдүүн шулуун гэсний хорт хавдрыг эрт үедний өөрчлөн сэргийлж чадна. Эрт үедний илрүүлэх юм бол эмчлээд эдгэх бол магадлал маш өндөртэй юм хавдар. Тэгэхээр нөгөө дурандуулна гэхэр чи манайхан чи их айдаг штэ. Дурангаар элдв халдвар тархацдаг гинэ энтерч гэдэг юм уу. Тийм нэг тийм амд амтсан тийм нэг зүйлд итгээд дурандуулах димээ альсвал унтуулахтаа дурандуулах димээ ч гэдэг юм уу. Манайхан чи нөгөө үндсэн юмдаа санаа зовхгүй байж тэгээ хэрнээс наатахандаа бас нэг тийм өөртөө ингээ хаалт хийчдэг нэг юм зүйл бас байгаад итгэлтэй. Тийм. Бүдүүн шулуун гэсэн дургийн шинжилгээний хувьд бол хоол боловсруулах дээд замын дуунтай харьцуулахад харьцангуй арай жоохон эвгүүлтэй тэр бол үнэ. Гэхдээ бол энэ шинжилгээг бол жил болгон хийлгээд авах шаардлагагүй байхгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт мэдээж хэрэг энийг бол өнгөцгөн онтуулгатай дурандахад ямар ч асуудал байхгүй. Тэр онтуулгын бодисноос хүний биед үүсэх удаан хугацааны гажнолоо юм хам бол юуч байхгүй. Тэгэхээр энэ эрсдэл болон тавгүй байдал гэсэн энэ хоёр юм байна шүү дээ тийм ээ. Монголчууд бол яг одоо өөрт илрэх тавгүйтлээс зүхтаагаад маш том эрсдлийг хүрдэг ийм арт хүн болоод байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бол тэр чинь нэг 5 минут хүрэхтэй гүтэйг нь л эвгүүрхэл байхгүй. Гэтэл тэр бол магадгүй таны амь насыг тийм ээ аврах эвгүүрхэл байж болно.
Тэгэхээр одоо хүмүүс хавдраар өвдөж байгаа зөвхөн Улаанбаатарт байгаа хүмүүс мэдээж биш шүү дээ. 21 аймгаар тархсан хүмүүс байжлаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө дуранддаг шинжилгээг нь заавал одоо хот руу ирж өгч гин үү? Аймагуудад ирэн хэр боломж байгаа юм шиг одоо энэ хавдраа эртөө одоо оншилчий гэсэн хүмүүст хэр боломж нээлттэй юм шиг одоо та нарт мэдрэгддэг вэ? За энэ асуудал бол одоо бид нар чинь ярьцлага хийж байгаа учраас маш би бас энгийн байдлаар ярих нь хүмүүст ч болон та бид хоёр тойлонд эвтэйхэн гэж ойлгож байна тийм. Тэгэхээр Монгол улс шиг ходоод улаан хоолой хорт авдрын өвчлөл ихтэй. За дээрээс нь одоо бүдүүн шулуун гэсний хорт авдрын өвчлөл ингэж ихсэж байгаа юм оронд бол дурангийн шинжилгээ гэдэг бол одоо хамгийн чухал шинжилгээнүүдийн нэг. Тэгэхээр үндсэндээ аймаг болгонд хэд байх хэрэгтэй. Гэтэл Монголд бол Улаанбаатарт бол мэдээж томоохон эмнэлгүүдээр бол дурангийн ажиллагаа бол маш өндөр түвшинд хийгддэг. Аймагуудад бол мерсэр дурантай урангуй юм байдалтай байдаг. Мөн дээрэс нь бол дурангийн эмчийн хүрэлцээ боловсон хүчин талаасаа бол нэлээд хязгаарлагдвал байдаг. Тэгэхээр би энэ бол манай улс шиг ийм улсын хувьд бол айгүй тийм сэтгэл гонсоймор асуудал байхгүй. Яг үннийг хэлэхэд тийм ээ тэр сумын эмчид тийм ээ тэр аймгийн эмчид ч тэр өөртөө байхгүй одоо ингээд шинжилгээг тийм ээ та одоо 1000 км-ийн цаангаа хотод очиод жижигхэн шин тэмдгээс болоод юм уу тийм эсвэл зүгээр өрөлдсөн сэргийлэх байдлаар хот явж дурандуул гэж хэлэх бас хэцүү шүү дээ. Хэцүү. Тэгэхээр би энэ ямар нэгэн тийм хувийн ч юм уу юу байхгүй би зүгээр өөрийнхөө сэтгэлдлийг хэлж байна шүү дээ. За би нэг жишээ авъя л да. Монгол улсын нэг нэлээхэн томоохон аймаг байна. Энэ бол маш одоо хүчтэй аймаг гэж хэлэхэд тайшин маш олон алдарт нуттай маш хөдөлмөрч маш бас агуу ард түмэн. Нэг аймаг бас хол. За хол. Энэ аймгийн хувьд бол ходоодны хорт авдрын өвчлөл, улаан хоолой хорт авдрын өвчлөл улстай толгой зөгтөг. Тэгэхээр энэ өвчлөл бол юу гэдэг нутгийн зөвлөл. Энэ аймаг бол мундаг нутгийн зөвлөлттэй. За би зүгээр одоо бас шууд хэлэхэд таашаа тийм. Энэ аймаг тийм ээ хурдан уралдаж байгаа адуундаа өдөр болгон альбомын хийх 250 мянган төгрөгийн үнэтэй туслыг хэд хэдээр нь өдөрт хийх бэл бэнчэнтэй хүмүүстэй наадмаар сайн барилдсан бүхтөө юу гэдэг тэрбум төгрөгөөр байр аваад өгчдөг. Ийм үндэстэн ийм аймаг ба. Гэтэл хамгийн эмгэнэлтэй ч гэх юм уу зүйл нь энэ аймаг дээр одоо ажиллаж байгаа идэвхтэй дуран байхгүй. Дуран байхгүй. Тэгэхээр тэр 6 цэнгэл юу гэдэг юм бэ? Тэр хүмүүсийн анхаарлыг татах ч гэдэг юм уу? Тэр зүйл рүү анхаарлаа хандуулж байгаа байдал тийм ээ. Тэрэнд гаргаж байгаа зардал. Гэтэл нөгөө талдаа зүгээр нэг энгийн тэр аймагт бол одоо 4-5 дуран байсан ч тэр бол ерөөсөө ямар ч асуудалгүй. Маш илүүтэйгүй. Гэтэл нөгөө талдаа энэ аюултай өвчлөнүүдийг илрүүлж чадахгүй удааснаас тэр аймгийн тийм ээ мянган хүмүүс амнасаа алдаж байгаа жишээ нь. Тэгэхээр энэ бол маш их нөлөөтэй нөхцөл байдал. Тэгэхээр бол ялангуяа хөдөө орон нутагт бол эмнэлэг эмч бол хүчгүй санагддаг надад. Тэгэхээр хамгийн чухал шинжилгээнүүдийн нэг бол ялтч Монгол улсад дуран болоод байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол ард түмэн өөрсдөө бас ажиллах хэрэгтэй байхгүй. Манай аймгийг тийм ээ аймгийн төвийг 2-3 дургийн кабинеттай болгож өгөөч гэдэг хүсэлтэд тавих хэрэгтэй. Тэгээд ард түмнээ хүмүүсээ бүгд очиж ходоодоо бол 40-с дээш насны жил болгон бүдүүн гэцээ бол 50-с дээш наснд сонголтоороо 5-10 жилд нэг удаа заавал дурандуулдаг ийм соёлыг түгээж гээд тийм ээ хүмүүс ийм эрүүл мэндийн боловсрол олгож чадах юм бол бид нар бол энэ хорт авдрын хоол боловсруулах замын хорт авдрын өвчлөлийг өвчлөлийн шалтгаан нас уралтыг бол маш огцон бууруулах угаасаа ийм бүрэн потенциал байна. За би ер нь бол ямар аймаг гэдгийг гадуулчлаа.
Тэр ер нь ямар аймагтай ч гол нь ийм нөхцөл байдал одоо 21-р зуунд байж гин гэдэг нь өөрөө манай улсын хэмжээний бас нэг бидний мөн энэ бол эрүүл мэнд ямар одоо хойно тавигдж байгаа нь монголчуудын эрүүл мэнд наадмаас л тийм хойно байгаа байхгүй юу? Тийм ээ? Эрүүл мэндэд анхаарал. Гэтэл хүний амь нас гэдэг бол юу наадам маш үнцэнтэй юм байхгүй юу? Та энэ хувийн бодлоо хэллээ шүү. Тий. Гэхдээ бол энэ бол бас бодвоштой юм болов гэж би та ер нь бол хүн эрүүл одоо хүн өвдөд байгаа шалтгааныг нөгөө эрүүл бус амьдралын хэм маягтай холбож яриад байгаа шүү дээ. Хүн эрүүл бус амьдарч байна гэдэг нь өөрөө хувь хүний хандлагатай холбоотой юм уу гэж би ер нь дотроо боддог байхгүй. Тэгэхээр тэгвэл яг өшөө бас түрүүний эрсдэл хүчин зүйлүүдээр хоёлаа ярьж байсан шүү дээ. Энэ дасгал хөдөлгөөн гэл тээ. Тий, яг асуух. Дасгал хөдөлгөөн хийснээр яаж хавдраас сэргийлэх юм бэ? Энэ логикийн хувьд ямар ч утгагүй асуу. Тийм үстэй. Дасгал хийгээл үүдэг. Гэтэл тэр хүний биед үүсээд байгаа хавдрын эсийг одоо дасгал яаж устгах юм бэ? Энэ чинь механизмыг тайлбарлахад хэцүү. Ийм зүгээр л эсвэл энэ дасгал хөдөлгөөнд харгалалт гэж юмыг ингээд бүх юмний шалтгаан руу оруулаад биччих тийм үү? Тийм ээ? Тийм юм асуудал. Тэгэхээр би чинь баримттай юм ярил л да. Дасгал хөдөлгөөн бол хорт хавдрын өвчл үүсэх эрсдлийг бууруулдаг гэдэг нь сүүлийн үед судалгаагаар батлагдж байгаа. Тэгэхээр мөн дээрээс нь бүр хавдрын дахилтыг хүртэл бууруулах магадaltaй байна гэсэн юм судалгаанууд хэвлэгдэж байгаа. Сонирмоос жишээ нь 2005 онд бүр өвдчөөд ах чинь тийм. Өвдчөөд тэр хорт хавдар руу дахих эрсдэлтэй шүү дээ. Жишээ нь 2005 онд энэ бол тийм маш өндөр олон тооны хүн дээр хэрэглэсэн мета анализис судалгаа биш л дээ. Гэхдээ хөхний хорт хавдар тусаад бүх эмчилгээ мэс засал, туяа, хийм, бай эмчилгээ бүх эмчилгээг хийлгэсний дараах өвчтнүүдэд өдөрт одоо тийм ээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдгүү хоёр бүлэг болгоод ангилж үзэхэд дасгал хөдөлгөөн хийдэг бүлгийн өвчтнүүд хорт хавдрын дахилт үүсэх эрсдэл нь бага байсан байхгүй. Ийм судалгаа гарч ирсэн. Маш сонирхолтой судалгаа. Тэгэхээр яаж ийн гэсэн үг юм бол нөгөө дархлаанд нөлөөлж ийн гэсэн үг юм болов. Тэгэхээр одоо нарийн таамаг юм хүмүүс бол нарийн төвшин судалгааны төвшөнд гарч л байгаа. Гэхдээ ийм нотлоонууд бол гарч ирж байгаа. Тэгэхээр л бидний тэр амьдралын эрүүл хэв маяг тийм ээ. Яг нэг үг хэлэхэд бол бидний одоо бид нар эрүүл мэндийн асуудлыг бол бид нар хэлдэг л дээ. Хилж ирдэг, хийсж ирдэг гэж ярьдаг. Тийм ээ, өвчнийг тэгж ярьдаг. Гэхдээ энэ бол 50-50% та асуудал. Бас хилж ирдэг өвчнүүд гэж бол бас байдаг. Гэхдээ энийг бол би хорт хавдрыг гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ одоо монголчуудын дунд бол тийм ээ. Бидний эрүүл мэндийн асуудал тийм ээ. Би одоо ингээд маш таргалтай, чихрийн шижинтэй юу гэдэг. За хавдартай ийм байгаа юм байна. Биднийг одоо гаднаас хорлоод байгаа юм аа. Тийм ээ. Хятадууд муу хүнсний ногоо өгж явуулснаас болоод ингээд байна ч гэх юм уу тийм ээ. Ийм үзэл бодол байна шүү дээ. Энд чинь үгүй маа бидний ерөөсөө гаднаас хорлоод байгаа юм байхгүй. Энэ бол бидний цэвэр сонголтын асуудал байхгүй. Бид нар тийм ээ. Тэр хортой муу гэдгийг мэдсээр бижиж хүүхдээ өдөр болгон ундаагаар угжиж өдөр болгон чипс идэж маш таргалтай одоо эрүүл мэндийн асуудалтай болж эхэлж байгаа хүүхдээ за энэ миний хүү бүх болох юм байгаа юм гэж тэр хүүхдээ одоо юу гэдэг өөгшүүлж тийм ээ. Тэр хүүхэд бүх болохгүй л яг үндэ. Ихэнх тохиолдолд. Одоо энэ хүүхэд насанд байгаа таргалтын асуудал бол Монгол улсад одоо аимшигтай төвшөнд орж байна. Хамгийн тэрнээс илүү аимшигтай юм нь юу гэхээр тэр тарган байгаа хүүхдүүдийг аав ээж нь өөгшүүлэл байхаас энийг ойлгуулж тийм ээ. Энийн эсрэг арга хэмжээ авч байгаа аав ээж зүгээр хэд байгаа бол маш зөв байгаа гэж би зүгээр бодож байна. Тэгэхээр ийм бас тэгэхээр бол бид нар бол эрүүл мэндэд өөрсдөө л анхаарах, өөрсдөө боловсрлоо сайжруулж, өөрсдөө идэвхтэй байж, тийм ээ, өөрсдөө амьдралын зөв хэв маягийг сонгож, буруу дадал зуршлаас сэргийлж, зөв хоолтыг эрхэмлэж, тийм ээ. За зөв хоолт дотор тэр нэг 3 цагаан хор гэж одоо хин хэлсэн мэдхгүй. Тэр маш ухаантай хүн хэлсэн. Сахар, давс. Тэгээ 3 тань бол гуйрал юм шиг байна, тийм ээ. Янз бүрээр л. Янз бүрээр л. Тийм, өөгч гэж ярьдаг, гуйралч гэж ярьдаг. Тэгэхээр
ямар ч сан энэ давс сахар энэ хорнуудаас бол бид нэр зайлсхийх л шаардлагатай болоод. Ер нь тарган хүн гэж яг ямар хүн явж ийн гэсэн үг юм бэ? Эрүүл одоо тэр хүн тарган хүн эрсдэлтэй одоо тарган байхын тэгнэ ингэнэ одоо 13 хорт хавдар үүсгэх хүчин зүйл болж байна. Тарган байхын зүрх судасны өвчин гэх мэтлэнгээр жигшин шижингээл бүх өвчний үндэс суур архит амигт таргалалт орж идэл тарган хүнгээ явж ийн гэхэд яг нөгөө эрүүл мэндийн эмчийнүүдээр харахад тэр хүн яг одоо яг яатсан хүн явж ийн гэж харах бай. Маш одоо бодож байгаа хүч юм өнцгөөс асуулт байна л та. Тэгэхээр мэдээж ингээл тийм хүн болгон янз янз л да. Тарган хүн болгон чинь өөр шалтгаантай. Тийм. Тэр хүн болгоныг одоо ийм байна гэж үзэж болохгүй. Гэхдээ таргалалтай байна гэдэг бол яг таны саяны хэлдгээр тэр зүрх уушиг бол ачааллаа дийлж ядан хамаг нөөцөө ашиглан нэг юм ажиллаж байгаа. Эдисийн төвшөнд бол бодисын солилцооны бас гүнх хямралд орчихсон. Магадгүй чихрийн шижинтэй байх туйлын өндөр магадaltaй. Эсвэл том удахгүй чихрийн шижинтэй болох магадaltaй. За мөн дээрээс нь бол хавдрын эсүүд үүсээд тийм ээ үржих нөхцөл аль хэдийн бүтчихсэн. Ийм л хүн байна гэж би зүгээр бодож байна. Харах нь шүү дээ тийм. Харах нь. Тэгэхээр бол энэ бол нийгмийн эрүүл мэндийн бол маш том асуудал. Дэсэн. За тэгэхээр эмчийн өөр мэрэгжлийн захирам нэвтрүүлэг маань үзэгч сонсогч та бүхэнд хүрч байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг FM 104 эрүүл амьдралын радиогоор мөн шууд хүрч байгаа. Та бүхэн бас асуултаа комент хэсэгт ирүүлж ах шиг байна. Бид өнөөдөр бүдүүн шулуун гидсний хорт хавдраас сэргийлэх одоо мэдлэг зөвлөгөөг хүргэж байна. Гэхдээ ингээд яриад эхлэхээр өрөөсөө амьдралын хэв маягийн асуудлыг бид хоёр үндсэндээ сая 50 минутын туршид сөхөж ярьлаа. Тэгэхээр үзэгчдээс манаас асуулт ирсэн байна. Одоо та бүхэндээ бас асуултанд чинь хариулж өгье. За. Сайхан нэвтрүүлэг байна гэж баярлалаа. Хавдрын мэсцэслийн эмчээ энэ эмч бол маш их эрэлттэй байна. За тэгэхээр нөгөө шамбрам бүдүүн шулуун гидсний хорт хавдарт хүрэх үү гэдэг асуулт байна. Энэ бол хүрэхгүй маа. Тэгээ хүрэхгүй ээ. За манай найруулагч над руу асуултуудаа бас явуулаад өгөөрэй. За би хараад. За нийтдээ хоёлоод 12 дэх асуулт байна чи. Бүдүүн шулуун гидсний хавдар дахидаг уу гэсэн асуулт ирсэн байна. Бүдүүн шулуун гидсний хорт хавдар бол альва хорт хавдар дахилт болон өсрөхөлөх эрсдэлтэй. Тэгэхээр энэ бол цэвэр онцлогдож буй үе шатнаас хамаардаг. Хожуу шатандаа л онцлогдох тусам бүхэл арга хэмжээг авсан байсан ч гэсэн дахилт өгөх эрсдэл нь бол нэмэгдээд явчихдаг. Удамшдаггүй гэсэн байна. Удамших хандлагатай. Тэгэхээр бол цэвэр одоо юу гэдэг бүдүүн шулуун гидсний хорт хавдартай хүний хүүхэд нь хорт хавдартай болно гэсэн үг биш. Гэхдээ энэ бол хүүхэд нь хорт хавдраар өвчлөх магадлал жирийн хүмүүстэй харьцуулахад илүү өндөр байна гэсэн үг. За өвтгөн хатдаг хүмүүс хорт хавдраар өвчлөх магадлал байдаг уу гэсэн байна. Өвтгөн хаталттай хүмүүс гэдэг дээр өвтгөн хаталт гэдэг бол зөвхөн шинж тэмдэг юм аа. Тэгэхээр энэний цаана маш олон шалтгаанууд бол байх магадaltaй. Тэгэхээр эдгээрийн дотор бол зүгээр хорт хавдар байж байгаа өвтгөн хаталт шиг шинж тэмдэг өгөөд байхыг бас үгүйсэхгүй байхгүй. Яаж л тэр хүн тэгж мэдрэгдэх. Тийм болохоор өвтгөн хаталтай бол энэний шалтгааныг олох үүднээс нарийн мэрэгжлийн эмчид хандаж зохих шинжилгээнүүдийг бол хийх нь зүйтэй. Тэгэхээр өвтгөн хаталтаас болж бол хорт хавдар үүснэ гэсэн зүйл бол байхгүй гэсэн. Колоноскопи хийхгүйгээр өөр яаж онцлох вэ? Колоноскопи хийхлэхгүйгээр онцлох үндсэндээ бол арга байхгүй. Гэхдээ энэс зайлсхийх арга бол өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ хийлгэж байгаад тэр шинжилгээ эерэг буюу өтгөнд далд цус байгаад гэж гарч ирсэн тохиолдолд бол колоноскопи хийх шаардлагатай. Тэр шинжилгээгээр өтгөнд далд цус байхгүй байгаад бол колоноскопи хийхгүй азнаад явах бол боломжтой. Өтгөнд далд цус байна гэдэг ойлголт маань яг юу гэлтгэж байгаа гэсэн үг лээ. Энэ бол ерөөсөө хавдраас багавдаг хэмжээгээр ч болтгой цус хаяад байна гэсэн өтгөн лүг.
Тэгэхээр тэр нь бол эмнэлзэн үед өтгөн дээр ерөөсөн мэддэхгүй. Гэхдээ далд цус илрүүлэх шинжилгээгээр тэнд цус байна гэдэг маань энэ бол хаа нэгэн газар салстын гэмтэл байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол энэ бол колоноскопи хийх заалт болж байна. Нөгөө би бас нөгөө урьдчилан сэргийлэх нөгөө үзэлгийг би ингээд нөгөө судалж исэн байхгүй. Тэгсэн чинь өтгөнд далд цус үзэх шинжилгээ 50-аас Ахмадын багцуудад нь байгаадсэн байхгүй. Тэгэхээр би бодоод энэ одоо яахыг хэлээд байгаа юм болоо гэж бодчихсон. Тэр бол маш чухал шинжилгээ гэж ойлгож байна. Далд цус илэрхгүй яваад байвал колоноскопи хийхгүй яваад байж болно. Гэхдээ энэ шинжилгээг бол 50-аас дээш насантай бол жил болгон хийлгэж явах хэрэгтэй. За ер нь хаана очиж үзүүлж явах хэрэгтэй юм бэ гэдэг зүйл ярьж байгаа шиг байна л да. Хаач дуран байж байгаа тий? Тий, хаач дуран байгаа. Тэгэхээр дуран байгаа газруудад л үзүүлж явах хэрэгтэй гэж байна. Мөн мэдээж түрүүний хэлдгээр тийм ээ. Зарим аймагуд дээр ч юм уу ийм шинжилгээ байхгүй байгаа тохиолдолд дараагийн шатлалын эмнэлгүүд рүү очиж энэ шинжилгээг бол хийх нь зүйтэй. Өгч явах хэрэгтэй. За тэгээ улаан хоолойны хорт хавдрын хагалгаанд ороод 2 хонож байгаа хүний ам хатаад цээж аргаад байна гэх юм а яах вэ? Заавал асуугаад өгөөрэй гэсэн байна. За тэгэхээр улаан хоолойн хорт хавдрын хагалгаа гэдэг бол аюу маш том хагалгаа. Энэ бол тэгэхээр бол энэ том хэмжээний хагалгааны дараа янз янзын бас эмнэлзэн юм шинж тэмдгүүд бол юмнууд гарах талтай. Тэгэхээр энийг бол ерөөсөө энэ цэвэр одоо тэр өөрийн эмчлэгч эмч тийм ээ. Эмч нарт хандах нь зүйтэй. Энийг бол алсын зайнаас мэдэх энэ тэглэж миний нарийн мэргэжлийн асуудал ерөөсөө биш үл авчиж байгаа. Тэгэхээр нарийн бүдүүн гэдэсний дурангийн талаар мэдээлэл авъя. Гэдэсний арьсан доор хоргол шиг жижиг зүйлс баригдаад байгаа юм а гэсэн байна. Гэдэсний арьсан доор хоргол шиг жижиг зүйл мэдэгтэй байгаа. Хевли дээр гэсэн үг үү? Магадгүй хевли гэж хэлж байгаа байхыг бол үүсэхгүй. Тэгэхээр ийм хүнд бол одоо юу гэдэг ийм зайнаас бол хэлэх ямар ч боломж байхгүй. Ер нь энэ хевли дээр юу хоргол шиг зүйл баригдах тийм өвчин та би мэднэ. Тийм өвчин бол мэднэ. Гэхдээ энэ тухай бол энэгээр ярих зохимжтой биш болж байна. Мэргэжлийн эмч заавал хандах шаардлагатай хүн. Үнэхээр одоо бид хоёрын ойлгож байгаа зүйл бол тийм. Үнэхээр одоо хевли дээр хүүс орчим ийм товгор юм баригдаж байгаа ийм шинж тэмдэг илэрж байгаа бол хоол боловсруулах дээд замын ялангуяа улаан хоолой хотоодоо сайн үзүүлэх шаардлагатай. За мөн дээрээс нь магадгүй бүдүүн шулунгад донтолох шаардлагатай байхыг бол шаардлагатай юм байна гэж би ойлгож байна. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг та очиод үзүүлээч л гэдэг мессеж. Тийм цаг алдалгүй очиод. Дурангийн шинжилгээг хаана өгөх вэ гэж та хүссэн газраа өгч болно. Шамбрамын зангилааг хатаадаг тариа им үнэхээр үйлчилдэггүй эсвэл бүгд хагалгаагаар авахулах залттай байдгүй гэсэн байна. Шамбрамын хувьд бол үе шатнаас хамаарат мөн шамбрамыг бол дотор нь 4 үе шат болгож ангилж үздэг. Тэгэхээр үе шатнаас хамаарат саяны яриад байгаа склеротерапи, за мөн лаа хийх, за мэс засал хийх гэх мэт бус дэмжлэгнүүдийг бол тэр үе шатн дээр үндэслэж хийдэг. Тэгэхээр энийг бол нарийн мэргэжлийн проктологийн эмчид очиж хандах шаардлагатай. Тэгэхээр бол эмнэлзэн байдал дээр үндэслээд аль зохих эмчилгээг бол хийх шаардлагатай. Нойр улчирхай хаваар өвдөд эхот харуултал нарийн гэдэсний чихэлдэлт гэж оншилсан. Энэ ямар учиртай юм болоо гэсэн байна. За нарийн гэдэсний чихэлдэлт гэж байгаа бол энэ бол их ноцтой үг. Тэгэхээр магадгүй яг энэ онш тэгж тавьчихсыг бол би мэдэхгүй байна. Тэгэхдээ тэр хариугаа бариад мэс заслын эмчтэр бол очиж үзүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл нарийн гэдэсний чихэлдэлт болсон байгаа тохиолдолд бол түүжрэл, улмаар гэдэсний хүчил ийм аюултай. Яг энэ онш мөн бол ийм аюултай үр дагавар гарах аюултай байдаг. Эрсдэлтэй байдаг. Гэхдээ бол нарийн гэдэс бол ялангуяа нас бий бүтсэн хүн төр бол тэр тийм амархан чихэлтэд бас байдгүй л дээ. Тэгэхээр бол нарийн мэргэжлийн эмчид зайлшгүй хандах шаардлагатай гэж бодож байна. Ер нь бол эхогоор бас тэр болгоо энэ бол илрүүлэхэд бас төвөгтэй онш хэлж байна л да.
Тэр бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлээ л гэж хэлмээр байна. За компьютер томографийн шинжилгээгээр илэрх үү гэсэн байна. Компьютер томографийн шинжилгээгээр эрт үедээ байгаа бүдүүн шулуун гидсний хорт авдрал илэрхгүй. Гидсний ханы зузаарлал өгөөд эхэлсэн байгаа тохиолдол буюу үе шаттай амжирд ирэх явцад бол илэрнэ. Гэхдээ бүдүүн шулуун гидсний хорт авдрын үед компьютер томографийн шинжилгээг одоо илрүүлэх зорилгоор хийхэд хамгийн тохиромжгүй шинжилгээ. Тэгэхээр илрүүлэх зорилгоор бол дурангийн шинжилгээ маш ач холбогдолтой тийм. За энэ бол илрүүлдэг шинжилгээ биш. Энэ бол харин илэрсэн хонь үе шатын тогтоодог шинжилгээ байгаа. Унтуулгатай дурандах илүү сайн гээд байх юм а энэ үнэн үү гэсэн байна. За унтуулгатай дурандуулах мэдээж 5 тухайн хувьд тийм ээ. Хүнд мэдрэгдэх завиур тэмний хувьд бол мэдээж хамаагүй сайн. Илүү сайн дурандаж авах хэрэгтэй тий. Тийм ядчил хүн маань одоо хөдөлгөөнгүй тухтай байхад дурыг хийж байгаа хүнд бол илүү бас тухтай болгоомжтой эвтэйхэн дурандах нөхцөлийг бол хангаж өгөх байх гэж бодож байна. Ургацаг гарсан тэр хавдрын шинжүү гэсэн байна. Ургацаг маань бол бас дотроо янз янзын ургацаг байдаг. Тэгэхээр ургацаг бол хавдрын урдил байх урдил өвчнүүдийн нэг. Тэгэхээр бол ургацгийг бол цөөн тоотой жижигтэр ургацаг юм колоноскопигаар илэрх юм бол тэрийг ахуулчих хэрэгтэй. Энэ хүнд хандаж хэлэхэд нөгөө урдил өвчин гэдэг маань хавдрын эхний үе шат биш. Тийм, эхний үе шат бол биш. Энэ тэр жижигхэн ургацыг магадгүй 10-20 жилийн дараа хавдарч хэлчих магадaltaй. Тэгэхээр тийм болохоор энэс бол ерөөсөө айх юм байхгүй. Гэхдээ төлөвлөж жогоод нэг очоод 5 тухтай байдлаар энийг дурангийн ажилбар хийлгээд дотроос нь ахуулах хэрэгтэй. Ингэснээр 10-20 жилийн дараа ч юм уу хэдэн жилийн дараа хорт хавдраар үүсэх одоо эрсдлийг буулгаад энэ нөгөө жинхэнэ нөгөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсны гавьяаны гарсан тийм ээ. Гавьяан марж ийн гэж бодлоо. За өөхөн давхаргын тухай яриад өгөөч. Өөхөн хавдрын тухай яриад өгөөч. Хоргоо гэсэн боловч айгаад байх юм а гэсэн байна. За өөхөн хавдар гэж липом гэж хавдрыг хэлж байна л да. Энэ бол арьсан дор байдаг ийм хоргоо өөхөн зангилаанууд үүсгэрүүд байдаг. Гэхдээ энэ тохиолдолд бол энэ өвчин бол ихэнх тохиолдолд хоргоо үүдээ. Шалтгаан тодорхойгүй. Тэгээд энэ өвчнийг бол хамгийн чухал асуудал бол энэ өвчнөөс энээсээ ядаж нэгийг аваад эдгэсэн шинжилгээнд өгөөд ахуулах нь бас зүйтэй. Одоо зарим хүндээс олон гараад идэг байхгүй. Тэгэхээр маш бага хувьтай бас өөхний гаралтай хортой хавдар гэж бол байд юм байна. Тэгэхээр тэр нь бол маш ховор. Тэгэхдээ бид нар сэрэмжлэх үүднээс бол энийг үзүүлээд ахуулчихад бол хэмгүй л гэж хэлмээр. За өтгний нэг хэсэг нь хаяа хар гардаг нь эмнэл зүүн шинж мөн үү гэсэн байна. За энэ бол өтгөн хар гарч ийн гэдэг бол хаа нэгэн газар салтын гэмтэл гэсэн үг л да бидний төрөний ярьдгаар. Тэгэхдээ бүдүүн гидсний зүүн талд байгаа одоо салтын гэмтэл за хавдарч бай, ургацагч бай, шархлаач бай юм юмнууд бол ихэнхдээ цус маягтайгаа гардаг. Яг тэгвэл энэ нөгөө өнгөний хувилд орж амждаг байхгүй. Тийм болохоор ямар нэгэн байдлаар бас хар гарч байгаа бол зайлшгүй эмчид хандаж үзүүлэх шаардлагатай. Энэ бол санаа зовхоц асуудалч байж болно. Үгүйч байж болно. За магадгүй бүр ходоодны шархнаас дотгошоо цус алдаад байсан ч гэсэн өтгөн харгаар. Тэгэхээр бол өтгөний өнгө өөрчлөгдөнө гэдэг бол ямар нэгэн байдлаар энэ бол шууд оншиг хэлэх боломж угаасаа байхгүй. Олон эмчилгээ ажиллагаа хийж болно. Илрүүлэх зүйтэй. Нойр булчирхаа үе үе сэтэрч маш хүчтэй өвддөг мөртлөө шинжилгээнд зүгээр гардгаа гэтэл бүдүүн гидсээ дурандуул гэхийн ямар учиртай вэ гэсэн байна. За энэ дээр одоо юу гэмдэ нойр булчирхааны талаар ярил л да. Миний одоо нарийн мэргэжил биш. Гэхдээ энэ надад бол тийг санагддаг. Нойр булчирхаан ер нь энэ хүүсний дээгүүрхэн аюулгүй орчим өвддөг маш олон өвчин байдаг байхгүй. За бүр зүрхч өвдөж болно. За ходоод, за элэг цөс тийм ээ. Нойр булчирхай, за бүдүүн гидс, одоо нарийн гидсний бүхэл өвчлөл олгоо хүртэл энэ чинь өвддөг шүү дээ ихэндээ. Тэгэхээр энэ шинж тэмдгийг одоо ингээд тэгээд одоо ходоод энэ үдсэн чинь зүгээр байдаг ч үгүй янз бүрийн юмнуудын зохих шинжилгээ хийгээд үзэхэд намдахгүй багтал энд байгаа юм ерөөхдөө за нойр булчирхай юм байна гэж тамгалцдаг. Тамгалцдаг. Зөвхөн энэ бол энд өвдөж байгаа юмыг нойр булчирхай гэж 100% хэлэхэд хэцүү байхгүй юу? Энд чинь өшөө 10 шалтгаан байж болно. Тэгэхээр бусад юмнууд нь гайгүй байгаад
Энд чинь өвдөд зовир байгаа бол саяны эмчийн хэлдэг зөв бүдүүн гэцэг дурандаж үзэхэд илүүдэх юм байхгүй. Тэгэхээр нойр булчирхай өвчин гэдэг онш бол өөрөө аюу тийм хилмигцэн гэж хэлээд таашаа тий. Жохон тодорхойгүй бол нойр булчирхай юм байна гिचг гээд байдаг хандлага байдаг. Бас нойр булчирхай нь өвдөж жагаад давхар өөр юмтайгаа өвдөд яваад байхад мэдгүй шүү дээ нойр булчирхай л өвж ийн гэж ойлгоод байдаг. Тэгэхээр шинж тэмдэг гэж юм бол маш бүдэг бадаг юм аа. Тэгэхээр тийм шинж тэмдэг яаж ийн юу вэ гэж манайхаа асуудаг. Энд бол хариулж чадах юм чи энэ дэлхий дээр нэг ширхэж байхгүй. Тэгэхээр шинж тэмдэг бол дохио байхгүй. Бүх юм үзүүлээл гэсэн дохио гэж ойлгох хэрэгтэй. Зовооргүй мөртлөө хүндрэхэд шулуун гидснээс цус гарах тохиолдол ямар шалтгаантай вэ гэсэн байна. Энэ бол түрүүн бид хоёр бас яриад өнгөрсөн тийм ээ. Хошног орчмын бас янз бүрийн өвчнүүд байхыг үүсэхгүй. Үүний дотор шамбарамч байт юм уу? Одоо салстан дээр шархлаад цувралт үүссэн ч байт юм уу? Иймэрхүү бас шимжүүд голдуу бол шамбармаас тусаалддаг. Гэхдээ шамбарм юм байна гэж бодоод яваад байтал дээр нь өөр шалтгаан байхыг үүсэхгүй гэдэг байна. Тэгэхээр доошоо цус гарч байгаа бол ер нь бүдүүн шулуун гэж дурандуулаад нэг оншоо баталгаажуулаад авах нь бол зайлшгүй шаардлагатай. За ходоод дурандуулсан зүгээр байсан. Тэгэхээр бүдүүн шулуун гизээ дурандуулах шаардлагатай юу гэсэн байна. Мэдээж төрний зөвлөмжийн дагуу нөгөө хэдэн настай хүн гэдгээс хамаарна л да. Тэгэхээр ходоодны дуранг бол хүн жил болгон хэлэх хэрэгтэй шүү. 40-с дээш насны хүмүүс. Энэ жил зүгээр байлаа, дараа жил заавал үзүүлэх хэрэгтэй. Ямар шил сэмдэг байсан ч гэсэн. Бүдүүн шулуун гидсний хувьд бол энэ бол бас арай өөр ихтэн болж байгаа. Тэгэхээр төрөний хэлсэн тийм ээ 50-с дээш насны хүн. За тэгээд мөн одоо ер нь эрүүл мэндэд анхаардаг хүмүүс бүдүүн шулуун гидсийг дурандуулчихад бол 50-с дээш наснд илүүдэх юм байхгүй. Энэ шинжилгээнээс эмээх тал байгаа бол өтгөн тал цус үзэх шинжилгээг бол заавал хийх шаардлагатай. За тэгэхээр нөө ургацэг гэдэг зүйлээ ойлаа нэг нэвтрүүлгийн төгсгөл тайлбарлаад өгье л доо. Ургацэг яагаад ингэж үүсээд байна вэ гэдэг зүйл. Тэгээ яг нэг бүдүүн шулуун гидсний хорт хавдар үүсгэж байна л гэсэн тохиол байх л да нөгөө хоёулангийн ярьсан олон хүчин зүйлээс шалтгаалаад тий. Тэгээ ургацэг гэдэг бол бас дотроо эсийн төвшөнд бол янз янзын төрлүүд байдаг. Тэгэхээр одоо энэ нэлээд нарийн мэрэгжлийн асуудал болоод ирчихэж байгаа юм л да. Бүдүүн шулуун гидсний хорт хавдар үүсэх хоёр юм эмэг юм байт. Нэг нь бол гиперпластик полип буюу одоо юм ховлд орсон ургацгаас эхэлдэг. Нөгөөх нь аденома гэдэг тийм ургацгаас эхэлдэг. Тэгэхээр энэ хоёр хоёулаа эмэг жамынхаа явцад хорт хавдар шилждэг. Тэгэхээр цаг хугацааны хувьд бол нэлээд удаж шилжих талтай. Тэгэхээр энэ бол ерөөсөө хавдрын урдил өвчин л гэж ойлгох хэрэгтэй. Маш энгийн нэр хэлгээд. Тэгэхээр энэ ийм өөрчлөлт илэрсэн байгаа тохиолдолд бол энийг болж өгвөл ахуулчих шаардлагатай. Тийм бол хавдраасаа урдил өвчнийг аваа ичээд хавдраас сэргийлчих гэсэн үг. Тэгэхээр нөгөө бүдүүн шулуун гидс нөгөө үндсэн эрхтнийхээ хоёлаа үйл ажиллагаа бид нарын хэвэн байх шаардлага мэдээж бүх эрхтэн систем л хэвэн ажиллах ёстой тий. Тэгэхээр яг тэрнийхээ нөгөө хоёлаа өөрийн тайлбарлаад өгье л да. Өтгөн хатахгүй гарч явах ёстой шаардлага нь тий гэх мэтлээ. Бүдүүн шулуун гидсны үүрэг бол одоо хүний идэж уусан юм тийм ээ. Одоо 12% гидс нарийн гидсээрээ явж хагаад шимэгдэх юм шимэгдээд бүдүүн шулуун гидсэн дээр бол одоо яг 1 литр орчим одоо хагас юм боловсрсон байдалтай шингэн байдалтай одоо өтгөн бол очдөг. Тэгэхээр бүдүүн шулуун гидс бол энэ үндсэн үүрэг бол тэр зүйлийг шимж дуусгах байхгүй. Өөрөлдөх юм бол тэнцээ натрийг нь тийм ээ. За мөн одоо үлдэгдэл усын сайн шимэх. За мөн дээрэс нь бол энэ бүдүүн шулуун гидсний юуны салстын эсүүд бол өөхөөр тижээгддэг. За мөн энэ гидсэнд байгаа бактериуд бол энэ маш чухал үүрэгтэй. За витамин К-гийн нийлэгжил чимэгдэлтэнд оролцдог. За тэгээд улмаар тэр зүйлсийг бол тийм ээ одоо шимэгдээг үлдсэн тэр зүйлсийг шимхэн шимээд шимхгүйг нь хэлбэржүүлээд тэгээд өтгөн болгоод тэр өтгөнөө цааш нь бол хэлбэршүүлээд гадагшлуулах юм үүрэгтэй. Тэгэхээр бол маш олон үүрэгтэй юм хэрэгтэй гэж ойлгож болно. Хоол боловсруулах замын хамгийн төгсгөлийн хэсэг гэсэн үг.
За нэг асуулт хүрээд ирлээ хариулж байвал. Бүдүүн гэдэсний хавдар 4-р үедээ гэсэн мэс засал хийлгээд ахуулсан одоо хим эмчилгээ хийлгэж байгаа цаашид юун дээр анхаарах вэ? Мэдээж хоол ундаа зохицуулж байгаа фитнест явж алхаж байгаа өөр яах ёстой вэ гэсэн байна. За 4-р үе шат гэж хэлсэн би ингэж бодож байна л да. 4-р үе шат гэж яг хэлэх юм бол алсын эрхтэнд өсгөлөгдсөн байхыг 4-р үе шат гэдэг юм. Гэхдээ магадгүй 4-р үе шат гэдэг нь зөвхөн хүмүүсийн аман яриагаар юутай андуур гэдэг вэ гэхээр тэр TNM гэж англи гэдэг байхгүй. Тэгэхээр T4 гэдэг буюу хавдар маань одоо алсын эрхтэнд өсгөл өгөөгүй ч гэсэн хэмжээгээр хажуутлын эрхтэн рүүгээ орчлоо томорчихсон ийм үе шатанда байсныг бас зарим хүмүүс 4-р үе шат гэж андуурч ярих гэдэг. Тэгэхээр нэгдүгürt бол энэ бол алсын эрхтэнд өсгөл байгаа юу үгүй юу гэдэг асуудлаас хамгийн гол асуудал шалтгаална. Мэдээж 4-р үе шат гэж байгаа бол энэ бол өвчний бас хожуу үе шат. Угаасаа 4 үе шат л гэдэг. Тэгэхээр дараачийн эмчилгээ тийм ээ. Мэс заслын дараах тэр хим эмчилгээний үр дүн бол энэ өвчтний тавиланд бол маш чухал нөлөөтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэ хүн тэгээд одоо бас тэглэмүүд захиал явж байгаа юм байна л да. Тийм байна. Тэгэхээр мэдээж хэрэг яг ийм зөвлөгөөг бол тийм ээ яг бүх материалын хамаа бариад үзүүлээд зөвлөгөөг авах нь илүү тохиромжтой. Илүү тохиромжтой. Тэр нөгөө сүүлийн үед нэг тийм зүйл бас нөгөө бүдүүн шулуун гитсэн дээр их гардаг боллоо л да нөгөө угаах тухай асуудал бүдүүн шулуун гитс цэвэрлэний угаанаа гэх нөгөө тийм усан цэвэрлэгээ ингээ хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэр нь хэр зөв хэр ач холбогдолтой эсвэл буруу зүйл юм бол. За энэ бол одоо ер нь хүн болгон л тийм юм ярьдаг болсон шүү дээ. Тэгээ детокс гээл те хор гүйжүүлэмж гэх шиг тийм ээ. Тэгэхээр мэдээж тодорхой заалтуудаар тийм ээ эмчийн заалтуудаар ийм одоо үйлдэлийг хийх нь бол зөв байх талтай. Гэхдээ энэ бол зөвхөн цэвэр одоо эмчийн заалтаар хийх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд сайн дураараа барьж аваад лаксатив хэрэглээл клизм тавиал ингээд байх юм бол нэгдүгээр хүн бол өөрөө маш их одоо бодис солилцооны хямралд орж байгаа хөөх тэр хоромж. Маш их шингэнэ алдна. За тэгээд миний түрүүний хэлдэг тийм ээ. Өөрийгөө л хямраагаад байгаа хэрэг. За мөн дээрээс нь бол энэ лаксативуудыг ихээр хэрэглэсэн хүмүүс төр бол бүдүүн гэсэн дээр шархлаа үүсдэг. Элдв янзын бас гаж нөлөөнүүд бол их гардаг юм билээ. Яг энтэй бол мэс заслын эмчнэр бидний ихээсээ илүү дурангийн эмчнэр бол маш нүүрт болдог. Тэгэхээр дурангийн эмчнэрийн одоо ярьж байгаагаар бол тийм ээ ийм зүйл бол манайд маш их хэлбэг болсон. Энэ бол шаардлагагүй байдлаар маш их ийм юм хэрэгэлдэг болсон. Энэ бол үр дүн гэхээсээ илүү харин гаж нөлөө эрсдэл өндөртэй байх магадлал өндөртэй. За одоо дахиад нэг асуулт ирчих үзэгчдийн асуулт нь жирэмсэн хүн байнгын цагаан мах эргээд байдаг болчихлоо. Оруулсан хэрнээ амар их өвдөлттэй хорсоод байхын жирэмсэн үедээ яаж өвчнийг нь амдаах вэ гэсэн байна. За тэгэхээр өстой проктологийн эмчтэй очиж үзүүлээрэй л хэлээ. За тэгэхээр манай нэвтрүүлэгт маш олон хүмүүс таныг нэвтрүүлэгт оролцсон гэснээс хойш одоо нэвтрүүлэг маань дуусах хүртэл хугацаанд маш их хүмүүс хандаж асуулт ирүүлдэг нэрүүлж нөгөө талдаа сэтгэгдэл маш их ирүүлсэн. Тэгэхээр маш их баярлалаа. Маш сайн эмч шүү, маш чадвартай эмч шүү. Тэр нэмэн амийг аварсан шүү. Тийм ийм асуулт манад өргөдөж ирж байгаа эмчнэрт маш их ирдэг. Тан дээр бас муу ялгаагүй маш их иржээ. Ийм залуу эмч гэхэд ийм их олон хүний сэтгэл, ийм сайхан сэтгэлээ ингээд авна гэдэг манаас маш сайхан санагдаж байна. Танд бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За манай найруулагч тэндээс бас юу яаж байна? Догч байна. Асуулт ирсэн ингээд. За асуулт ирсэн байна. Тийм. Сайн байна уу? 77 настай эмэгтэй бүдүүн шулуун гэдэсний хавдар онштой хим эмчилгээндээ 2 жилийн өмнө орсон хөсөөт гэж бичсэн байна. Хавдар судлалын үндэсний төв байх тийм. Хяналтаас гараад Харьяа аймагт хяналтанд явдаг. Одоо дархлаа дэмжих бэлтгэлээ уугаад өвчин намдаахлаа хийж байгаа. Зочинд асуулт
байнга цус баг багаар доошоо гараад байна. Энэ тохиолдолд тогтоох арга хэмжээ байгаа юу гэсэн байна. За тэгэхээр сонсоход тийм ээ. Сонсоход бол өвчтний үе шат одоо тавилан бас тийм тааруу байх магадaltaй мөн гэж зүгээр бодож байна. Хим эмчилгээ хийгээд явсан тийм ээ. Гэхдээ бол хим эмчилгээ үр дүнгүй өгсөн ба штэ. 2 жил явна гэдэг бол бас тийм муугүй хугацаа маш хожуу шатанд онцлогдсон хүний хувьд бол. За тэгэхээр мэдээж хэрвээ мэс заслаар авагдаагүй бол хавдар маань бол биедээ байгаа юм уу гэж би зүгээр ойлгогдож байна. Яг мэс засал хийгцээсгийг би мэдэхгүй байна. Гэхдээ одоо үнэхээр ийм хожуу шатна өвчний одоо төгсгөлийн үе шатанд ирээд байгаа хүнд бол хөнгөвчлөх эмчилгээний эмчнэр гэж тусдаа нарийн мэрэгжлийн эмчнэр байдаг. Тэгэхээр энэ мэрэгжлийн эмчнараас одоо тэр цус тогтоох эмчилгээ тийм ээ. Эмийн эмчилгээний заавар зөвлөмж авах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. За тэгээ хошдгоны амсраас байнга шүүсэрхэг юм гараад байгаа. Энэ юу байж болох вэ? Бас пара гэж өвчтний тухай яриад өгөөч гэсэн. За парапроктит бол бас одоо маш илбэг тохиолддог өвчин. Одоо хошноо орчмын зөөлөн эдийн эдэт өрөвсөл гэх юм уу тийм ээ. Буглаанууд байдаг. Тэгэхээр энэ бол энэний тухай ярих юм бол өөрөө буцаад бүхэл бүтэн нэг том сэдв болно. Тэгэхээр парапроктитийн хувьд бол маш илбэг тохиолддог. Маш архагш янзтай байдаг. Ихэнх тохиолдолд бол сайхан гол мэс заслын эмчилгээ их шаардлагатай байдаг. Дахих магадлал өндөртэй байдаг. Гэхдээ тэр болгон бас амь насанд хөрх үүс тийм хүндрэл гарах магадлал бол багатай. Гэхдээ хүнд бол зөвөр шаналгаа ихтэй байдаг. Ийм өвчин товчоор хэлэхэд бол. Тэгэхээр бол дахиад нарийн мэрэгжлийн эмчид хандаж нарийн заавар зөвлөгөөг бол авах шаардлагатай. Бас одоо байрлал болон үе шатнаас хамаарат маш олон янз байдаг өвчин байна. За маш баярлалаа. Тэгэхээр эмчийн өрөө мэрэгжлийн цахим нэвтрүүлэг үзэгчтэй тэгэхээр энэ хүрээд өндөрлөж байна. Бид өнөөдөр бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлэх сэдвийн хүрээнд ярилцсан. Тэгэхээр бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар өвчнөө сэргийлээ. Тэр өвчнөр өвдөхгүй байя гэж ярингуут ерөөсөө та бидний амьдралын хэв маягийн асуудал хооллолт, хөдөлгөөн тэ бусад буруу дадал зуршлуудын талаар бидний өнөөдрийн 1 цаг 20 минутын ярилцлага үндсэндээ болж өнгөрлөө. Тэгэхээр та бүхэн бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар өвдөхгүй бай гэвэл дэрэгдэх хайртай хүмүүсээ өвдөхгүй бай гэх юм бол амьдралын зөв хэв маягийг эрхэмлээч гэдэг бол үндсэн дүгнэлтэнд бол бид хоёр ярилцаа та бүхэндээ хүргэлээ. Та бүхэндээ бас эрүүл энхийг хүсье. За мөн дээрээс нь хэлэхэд бол хорт хавдар гэж өвчнөөс бол бид насан туршдаа зөв амьдраад ч бас сэргийлж чадахгүй байх тохиолдлууд бол бас байдаг. Гэхдээ хамгийн төгсгөлд нь хэлэхэд бол хорт хавдар гэдэг онш бол цаазын ял юм уу тийм ээ? Тэр хүний одоо төгсгөлийн мэдээ бол биш байдаг. Энэ өвчнийг бид нар хамгийн гол нь эрт үед нь зохих зөвлөмжийн дагуу шинжилгээ хийгээд бариад авах юм бол бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар гэлтгүй ихэнх хорт хавдар бол эмчлэгдэх, эдгэх бүрэн боломжтой. Эдгээр эмчилгээнүүд Монгол улсад бол яг дэлхийн түвшинд үндсэндээ нэвтэрч гисэн юм байдаг. Тэгэхээр бол оншилгоо тэр дундаа бол эрт үедээ онцлох ийм асуудал бол мөн сэргийлэхтэйгээ адилхан өндөр ач холбогдолтой ийм асуудал юм аа. Тэгээ бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын тухайд онцлог гэх юм бол дуран одоо элбэг шинжилгээ гэж ойлгож байна тийм. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ, за мөн бүдүүн шулуун гэдэсний дурангийн шинжилгээ гэсэн энэ хоёр шинжилгээ бол энэ өвчнийг илрүүлдэг одоо хоёр чухал шинжилгээ байна. Тэгэхээр бол энэ бол 50-с дээш наснд бол энэ хоёр шинжилгээг бол зохих одоо зөвлөмжийн дагуу хийлгэснээр таавал энэ өвчнөөс өөрчлөлт өвчнийг илрүүлж устгаснаар сэргийлэх энэ өвчин тохиоллоо гэж бодоход эрт үед нь илрүүлэх. Тэгээд улмаар энэ өвчнийг даван туулж гарах бүрэн боломжтой гэж болох хэрэгтэй. Тэгэхээр манай өнөөдрийн зочин эмч бол хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын тасгийн их эмч төвшин байгаа. Тэгээд төвшний тухайд бол бүдүүн шулуун гэж хотоодны хорт хавдраар
3-аас дээш улсад мэрэгжил дээшлүүлж тэгээ 5 жил одоо хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байгаа юм туршлагатай мэдлэг чадвартай юм ундаг залуу эмч байгаа. Тэгэхээр манай залуу эмчнэрийг бол гадаадад урайд байдаг. Гэхдээ Монгол хүнийхээ төлөө одоо эрдэм мэддэг боловсруулж чаддгаараа зориулж ажиллана гэдэг ингээд ажиллаж байгаа маш сайхан залуу эмчнэр байгаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Танд өөртөө мөн эрүүл мэндийг хүсье. За баярлалаа.